За болормако өчтөө энэ цаг мөчийн мэндийг хүргье. За тэгээд ойрын сонин сайхнаасаа хуваалцах гээд бас подкастт ороод ирсэнд маш их баяртай байна. За таны зүгээс подкаст сонсогчдод өгөх зөндөө олон гоё зүйлс байгаах гэдэгт итгэлтэй байна. Тэгээд өнөөдрийн подкастаа ойрын сонин сайхан юу байна тийм ээ? Энэ богинохон хугацаанд бас маш гоё өөрчлөлтийг өөр дээрээ мэдэрсэн одоо тухайга хуваалцах байх гэж бас найдаж байна. Баярлалаа. Эргээд уулзч чадаа таатай байна. Зөндөө их зүйл тохиолдлоо. Бид нар ухамсарын сэрэлт тийм ээ. Оршихуу гэл ингээл яриа л байдаг. Гэтэл энийг яг биеэрээ мэдрэх өөр байд юм байна. Би чинь квант физик сонирхдог, за хүний сэтгэл зүй сонирхдог тийм ээ. Ажил маань энэтэй холбоотой учраас маш их судалж толгоогоор бас сайн мэдээдсэн. Тэнгүүд надад ямар ихтгэл үнэмшил байсан гэхээр за яг энэ юмнууд чинь цаад чандын юмыг мэдрэхэд чинь маш олон жилийн бясалгал хэрэгтэй байдгийн гэсэн. За бясалгалын хийх цаг нь шалга байна. 2, 3-тай, 4-тэй бяцхан хүүхдүүдтэй завгүй ажил амьдралтай юу зөвхөн өрөөд энтгэв явах моох гэ тэ. Сайхан хойшин тавьчаа байжсэн байна. Байжсэн чинь хаалга тогшоод яг хажууд байсан байна. Тэгэхээр сая ер нь 11 12 сард нэлээд ажиллаар хашрах хам шинж гэдэг те нэлээд туйлдаад ядраад ачаалаад дэлхэ болоод за одоо ер нь жоохон сэргэлт авахгүй бол ер нь ойрхон хоёр хүүхэд гаргалаа тийм ээ нэлээд олон хүмүүстэй ажиллаа өөртөө цаг гаргах хэрэгтэй байна шүү гэд. Тэгээ 2 сар гаргаад нэг юм бяцлаглалын 7 хоногийн бяцлаглалд явахаар шийдсэн байгаа. Доктор Жо Диспенсагийн. Тэгээ би Жо Диспенсаг яг судалдаг л да нэг ингээл хаяа нэг номын нэг хаяа уншаал ютубер юмээ сонсчоод тэгээ бяцлаглалыг нь бол хийж байгаагүй. Тэгэд Жо Диспенсаг зүгээр хувийн хөгжлийн юм ярьдаг гэж бодсон болохоос биш чандын юм ухамсарын юм ярьдаг гэж бодоагүй байгаа байхгүй. Тэгэд 7 хоногийн ретритт нь явж байхдаа л ингээл бараг нөгөө нийт сэтгэл хайраар дүүрэл ваа энэ хороо чи ямар сайхан юм бэ гэж автобусны ар суудсан уйлаа л те. Та өдөр би бичсэн штэ. Нөгөө яана ингэж одоо гээрч хүдэ юу болох гээд байна гэн. Тэгээ очиод бясалгал хийсэн чинь зүгээр л ихний бясалгалаар л үнэхээр дээр цэвэр оршихуу. Одоо сэрэлт ухамсар гэдгийг тэг мэдэрлээ л дээ. Тэгвэл би ингээл мэдэрч байгаа шууд үсрээл тэр квант оршихуутай нэг болчих. Квант оршихуу гэхэлэр зүгээр тэр чигээр уйлзэл аваад байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэгүслийн бороо ороод гэдэг шиг хайр дээрээс асгарч бууж ирээд одоо нэлээ уянгын хайлттай л ярих нь дээ тийм ээ. Уянгын хайлттай өөр илэрхийлэхэд бас хэцүү л дээ. Бууж ирээл сайхан уйлаал вау энэ л байсан байна штэ. Энэ л юм байна штэ гэд. Тэгээд чин сэтгэлээсээ баярлаад нэлээд юм боллоо л да. Тэгээ тэрнээс чи хойш 7 хоног сая тэнд бяцлалсан хахад бол нэлээд олон төрлийн юмнууд мэдэрлээ. Эргэж ирээд одоо өдөр болгон бяцлал хийж гэн. Тэр их оршихуун өндөр дээд мэдээллийг хүлээж аваад энэ 3 хэмжээс материалын ертөнцийн дээрээ ойлгож, буулгаж, bijүүлнэ гэдэг бас амаргүй сорилт байд юм байна. Интеграшн хийнэ гэдэг бол их сорилт байд юм байна. Тэгэхээр энэ сорилтыг даваад явж гин. Одоо бол арай бууцсан байна. Анх бол зүгээр ингээд баяр хөөр тэр хайр дээдийн дээд тэр дээд сэтгэл хөдлөлтөд автаад өсөрч гүйчихэл тэ нэлээд хөөрөлттэй байлаа. Тэгэхээр өнөөдрийн маань подкаст эхлэхэд л яг одоо таны хэрэгжилж байгаа үгний сонголтууд бас их анхаарал татж байна л та тийм ээ. Квант ертөнц, квант оршихуй, за тэр нь үйлцэл байдгийн байна ч гэдэг юм уу. Нэмж сэтгэл, хайр, баяр хөөр гэх мэтчлэнгээр маш гой өгнөд сонсогдож байна. Тэгэхээр саяны ярьсан зүйлээс болохоор нэг зүйлийг асуумаар байна л та. Та өмнө нь бол яг ингээд төвлөрч нэх байнгын бясалгал энэ төр хийдэггүй байсан тийм тий. Тэгэхээр 7 хоногийн хугацаанд яг тэр бясалгалд ингээд суугаад энэ гайхалтай зүйлийг мэдрэхэд яг танд юу нөлөөсөн гэж бодож байна вэ? Яагаад тэгэхээр маш олон жил хүмүүс ингээд одоо би бясалгадаг, бясалгал хийж ийн гэдэг мөртлөө яг одоо энэ зүйлийн талаар бас мэдрээд ярьдаг хүмүүс бас нэлээд цөөхөн байдаг болов уу гэж миний зүгээс бодоод байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд яг одоо мэргэжлийн онцлог нөлөөлсөн болов уу? 7 хоног ч юм бол бас тийм ч урт хугацаа бол бас биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр яаж одоо энэ хурдан хугацаанд энэ зүйлийг та
мэдэрсэн гэж бодож байна. Яаж энд одоо ингэж бэлтгэгдсэн байсан юм болов? Тэр талаараа нэг жоохон хуваалцаач. За тэгээ. Би өөрөө мдэггүйгээр л энэ оршуудаа нэгдэхтэйг ухамсартаа нэгдэх юм хийгээ явуулсан байгаа да. Ерөнхийдөө саматик гол саад болдог юм нь бидний энэ өмнөх амьдрал, энэ амьдралдаа үдсэн тулсан зүйлс дээрээ тулгуурлаж өөртөө итгүүлсэн итгэл үнэмшил. За бид хоримтлагдсан нөгөө трауманы энергийн гацалтууд буюу сэтгэл хөдлөлийн ийм энергийн төгжээснүүд. За тэгээд сэтгэлийн нөгөө олон хуваагдмал байдал, тэгээ өөрийн оршихугаараа бэр сэтгэлийнхаа хамгаалагч хэсгүүдээрээ амьдралаа удирдуулсан байдал гэх мэтчлэн ийм хэдэн зүйлсүүд бидний тэр дээд оршихуутайгаа одоо өөртөө таньж мэдэж сэрэхэд саад болоод тах шүү. Тэрэнд тэгэхээр би өөрөө мэдхгүйгээр энэ 80% ажлаа хийцэн байсан байна. Тэрний тохиолдол одоо саматик сэтгэл зүй чинь ерөөсөл хором тутам ам хамгаалах зөнтөөгөө ингээл ажиллаад ам хамгаалах зүй маань өдөр тутмын амьдралдаа яаж ил гарч ирж байна. Энийг яаж солих вэ? Энийг яаж би ухамсараараа энийг яаж одоо ам хамгаалах зөнгөөс гарах уу гэдэг шүү дээ. Тухайлбал айдас төрлөө тэр нь өмнөх зүйлсээс өдөөгдсөн миний дотроос гарч ирсэн айдас байж болно. Ямар нэгэн дуу чимээ сонсоод ч юм уу. Тэгэх юм бол миний бие хамгаалтанд орлоо, амьсгал төгжиглээ, анзаарлаа, орчноо анзаарлаа, аюул байхгүй амьсгалаа суллаа, ам хамгаалах зөнгөө намжаалаа. Энэ ам хамгаалах зөндөөгөө ажиллана гэдэг бол яг амтан сурахтай адилхан. Маш амаргүй шүү дээ. Тэгэхээр энийг би бол нэг 2-3 жил хийчихсэн байсан. За тэгээд андуу итгэл үнэмшил буюу хязгаарлагдвал бодлууд. Би тийм, би ийм, би чадахгүй, би угаасаа ийм ухаантай хүн биш. Надад тийм үг яриа, ийм гоё юм байдаггүй гэдэг ч юм уу. Тэгээ янз бүрээр бид нэр чадахгүй гэх мэтчлэн өөрийгөө хязгаарлаад ухамсаргүйгээр хязгаарлаад бодчихсон байдаг тийм ээ. Тэгэхээр хүний сэтгэл зүйтэй ажиллана гэдэг угаасаа тэр бүхнийг таниад суллах байдаг. Тэгэхээр өөртөө бас бусдад итгэрэл хийж явж байхдаа би өөртөө бас итгэрэл хийгээд яваад байсан байна. За нэмэлтээр би өөрөө бол яг сэтгэл засал масалын янз юмнуудыг өөрөө сонирхож өөр дээрээ ч гэсэн авч идэг тийм ээ. Тэгээ сүүлд сэтгэлийн олон талуудтай, олон хэсгүүдтэй ажиллах буюу хамгаалагч хэсгүүд гарч ирээл янз бүрийн юм хэлээл, бусдыг шүүгээл, доромжлоол ингээл янз бүрийн байдалд ордог штэ тий. Тэр болгонтойгоо ажиллаад ингээд ерөнхийдөө би сэтгэлээ буюу ингээд би сэтгэлээ 80% ингээд бэлтцсэн байсан. Тэрийгэ мдээгүй байсан байна. Тэгээд ингээд бэлэн болцсон хүн чинь ерөөсөө л би одоо ингээд 7 хоног бясалгалд явах гэж байна. Би бүх юмас ингээд би одоо өөртөө цаг гаргах гэж байна гэд ингээд өөрийнхөө би сэтгэлийг бэлдээд тэгээ явж байхдаа л бараг ингээд нин сэтгэл юмар хайлаад явж байгаа хэрэг. Дээд оршихуйн юмтайгаа бүрэн бүтэн байд. Энэ бол ингээд бүрэн бүтэн байдал. Бид нар 3 хэмжээст буюу материалын ертөнцөөрөө дээд оршихуйтайгаа нэгдээгүй байхдаа дутуу байж байдаг. Үнэхээр ямар нэг юм хаагаал ингээл нэг юм хэрэгтэй байна да. Миний хаасан юм юу вэ гэж хааж байгаа чи үнэхээр тэр дээд оршихуйтайгаа гэгээн оршихуйтайгаа нэгдэх мөн бид нар divine presence гэж англи хэл дээр яриад байдаг. Тэгэхээр энтэйгээ нэгдсэн хүн бол тэр үнэхээр дээдийн дээд жинхэнэ баяр хөөр, нэнд сэтгэл, хайр, бүрэн дүрэн байдал, гэгээн гэдгээ ухаардаг. Тэгэхээр энэ бол хүний заяамал чанар байгаад байдаг. Энтэйгээ нэгдэж чадаагүй байгаа үедээ бол бид нар энийг би муухан, би ууртай, би гунигтай гэд доод үйлдэлийн сэтгэл хөдлөлөөр өөрийгөө тодорхойлоод байдаг. Гэтэл доод үйлдэлийн энэ сэтгэл хөдлөлүүд бол зүгээр таны ам хамгаалах зөнг дагаж гарч ирж байгаа 3 хэмжээс ертөнцид дасан цогцож өөрийгөө хамгаалж амьдрах чинь тусалж байгаа мэдээлэл өгөхтэй сэтгэл хөдлөл болохоос жинхэнэ мөн чанар чинь биш юм байна. Тэгэхээр гэгээн оршихуйтайгаа ингээд квант оршихуйтайгаа холбогдчихгонгууд үнэхээр тэр мөн чанар чинь энэ юм байна. Би энүүгээрээ бүтэн юм байна гэдгээ биеэрээ мэдэрч, эд эсээрээ мэдэрч туулж гарч ирдэм. Одоо мэдэрч урсаж орж ирдэм байна. Тэгэхээр хурдан тийшээ орсон шалтгаанууд би дээд оршихуйтайгаа нэгдээгүй байгаа ч өөрөө яах нь нэгдээгүй байсан ч өөрийнхөө санаа сэтлэрээ үргэлж яах нь би хайрыг сонгоо шүү. Би нэнд сэтгэлийг сонгоо шүү. Би зөв хүн байна.
би дандаа бусдыг гэмтээхгүй төлөө байна. Би бусдад үйлчилж байгаа бол хамгийн сайнаараа бүхэл чадлаараа хамгийн сайн бүхнийг өгнө. Тэгээ энэ бол зөвхөн ашиг олох, мөнгө олох зүйл биш шүү гэд. Тэгэхээр хүний өөрийн санаа сэтгэл буюу цаад чин хүсэл маш чухал байдаг. Би үргэлж надад сонголт байдаг мөн. Би муу мухайг сонгох уу, би сайныг сонгох уу, би гомдлыг сонгох уу, эсвэл зүгээр тавьж уулаад, уучлаад өөртөө сэтгэлийн амар амгаланг сонгох юм уу. Тэгэхээр би зүгээр амьдралынхаа үйл явцдаа өөрийгөө дасгалжуулаад үргэлжил дээд сэтгэл хөдлөлийг сонгож, зөв сонголтуудыг сонгож бодож ирсэн маань өнөөдөр маш хурдан гэгээн тэр оршихуудаа divine presence-тэйгээ холбогдоод бүрэн бүтэн байдлаа оллоо. Амьдрал ийм гоё юм уу? Би зүгээр дурших гэж, би зүгээр хөгжих гэж ирсэн болохоос биш. Энэ амьдрал чинь нэг төгсгөл биш юм байна штэ. Эхлэлч биш, төгсгөлч биш, зүгээр үргэлжлэл юм байна штэ гэдгийг биеэрээ мэдрээд. Тэгээ одоо яаж хүн амтан айлгахчгүйгээр шинжлэх ухаантайгаар, баримт нотолгоотойгоор энэ бүхнийг ойлгуулах вэ? Яагаад гэвэл эн чинь үгээр илэрхийлэхийн аргагүй. Хүн оюун ухаанаар ойлгохын аргагүй асар хүчтэй ийм агуу мэдрэмж байгаад байгаа юм л да. За би одоо бол эргэлзэгч Батэрдэн ах маань асуулт асуух нь зөв болов гэж бодож байна тийм ээ. Яа тий. Тэгэхээр за саяны Балармаа коучийн ярьсан ярианаас ер нь танд ямар эргэлзээ төрж байна те, ямар асуултыг бас үзэгчдийнхээ сонсогчдийнхээ өмнөөс асуумаар байна. Тэр асуултуудаа нэг сайхан асуугаад өгөөч гэж урьж. За баярлалаа. За би ойлгохгүй байгаа юм л та нөгөө сая хэлж шít. Ухамсараараа ойлгохгүй гэхээр ухамсараараа ойлгохгүй юм шиг. Би ч одоо ухамсараараа л юм ойлгодог. Тэгээд үгс нэрлэх нь чухал шүү дээ. Дээд гэнэ кавант гэнэ ямар ч хэсэг юмтай холбогдох. Тэгэхээрснээрээ их гоё одоо сая маш одоо сонсоход бол их гоё байна л та. Ер нь хүм болгон хүрдэг бол их сайхан тэр зүйлийг харах нэ. Тэгэхээр зэрэг тэр одоо тэрэнд одоо очиод ач холбогдол нь тийм ээ. Одоо яг ухамсараар ойлгох гээд оролдуул те. Одоо ойлгох боломжгүй гэдэг. Ойлгохгүй над чих хүмүүст ойлгуулах гэж оролдуул зүгээр ингээд тавчгаан тайлбарлал ямар зүйл байж байгаа. Энэ бид нэр одоо ингээд ухамсартай холбогдсон холбоодог сэрсэн сэрээг ингээ оршиж байхдаа олон хэмжээст ертөнцийн зөвхөн 3 дахь 3 хэмжээст материалын ертөнц шүү дээ. Олон хэмжээст ертөнцийн зэрэг оршиж байгаа. Бидний 6 дахь мэдрэг хөөж ажиллаж байгаа одоо бид нэр холбогдоогүй одоо тэр мэдрэмжийг яг ухамсараараа одоо яг энэ ухамсараараа хүлээж авч мэдрээгүй гэдэг чинь энэ байхгүй гэсэн үг ш байж л байгаа. Та 8 хэмжээс одоо 9 хэмжээс 11 хэмжээс зэрэг оршиж байгаа. Таны бодсон бодол болгон чинь та квант ертөнцийн тусгалт чинь одоогийн одоо таны сэтгэл дотор байгаа дээрээс нь материалын ертөнц чинь нэгэн зэрэг нөлөөлж байгаа. Бүх юмд зэрэг нөлөөлөл явагдаж байгаа. Сэрэх буюу анзаарах. Тэгэхээр эхний энэ юмыг ойлгохын тулд сонголтоо хийх хэрэгтэй юм лээ. Ийм юм байж болно гэж сониуч байдал. Энэ материалын ертөнцөөр амьдрал дуусчаагүй. Энээс өөр юм байж болно шүү гэдэг сонголтыг хүн оруулж ирэх төдийдл энэ ертөнц танд нэгдэж эхэлж байдаг. Би болохоор квант физик судлаад, хүний дотоод ертөнцүүдийг судлаад амьдралын утга учирыг ингээд хайгаад яваад байсан учраас миний оюун санаа буюу энэ сав алидын бэлтгэгдсэн юм байж болно шүү дээ. Байж болно гэд юм өөрөөр хэлбэл юм орж ирэнгүүт би хаадаггүйсэн байгаа. Би сайн тач нэг хөтөлдөг хүн болоод ч биш. Юм асууж за подкастн дээр асуу гэх энэ төрчрөөс болгоцсон. Тэгээ одоо ойлгохгүй юм асууж байгаа. Тэс хөтлөгч хүмүүс бол биш. Тэгээд баг игээрээд ирэхэр чи одоо ингээд юм хөсгөө. Одоо ер нь бүх баг ихэнх хүмүүс тэгж ойлгож байгаа. Гэгээр нь ихээр гараад нэг агууд амьдрах гавчдаг тийм. Нэг эсвэл бүх юм архиалдаг гэр мэрэх хамааг болцсон. Ингээл одоо ингээд нэг шашны бас тийм хэмжээнд ойлгоод байдаг. Тэгэхээр яг энэ ойлголтоос арай өөр байхгүй бол энэ ч одоо нөгөө тэр олон хэмжээсээс энэ 3 дахь хэмжээстэй амьдрахаа болчихвол энэ ч одоо баларх уу. Олоолаад ихчээл. Яг байна. Тэгэхээр гээрн гэдэг ойлголтыг бид нар магадгүй янз бүрээр энэ соёлынхоо нөлөөллөөс хамаарат бид нэр арай өөрөөр ойлгоцсон байх шиг байна. Шинжлэх ухаан талаас бол гэгэрн гэдэг бол одоо квант физик талаас бол тийм ээ энэ энерги мэдээллийг
мэдээлэлд сэрэх буюу энерги мэдээллийг анзаарч ойлгох, хүлээж авах чадамжтай болох. Хүү эндээс чи энерги хүрээд байна, эндээс мэдээлэл буугаад байна, ийм дохио ирээд байна шүү гэдгийг анзаарч сонсох болчихж байгаа байхгүй тий. А гэгэрн гэдгийг би бас тэгж ойлгодог байсан. Жигтэйхэн их тэнгэрээс айхтар мэдээлэл бууж ирээл тэгэл ерөөсөө энэ амьдралын бүх юм утгагүй болоод тэгэл гэрээ хаяал одоо ингээд гараал даяанчлал явдаг тийм ээ. Тэгээ эсвэл үнэхээр олон 20 жил 30 жил бясалгасан. За тэгээ бүр багаасаа бясалгасан хүн л ийшээ очт юм байна. Энэ бол одоо ингээд манай чи ингээд жирийн амьдралаараа энэ 3 дахь ертөнцтэй айтайхан амьдарчих гад хүн амтан тасалчих гад гүгээд байгаа нөхдүүдэд бол хоол юм байна гэж бодож ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь гэгэрн гэдэг бол зүгээр л энэ би физик биенээс ангид давж халсан уршгуутай шүү. Би 8 9 давхраг биетэй шүү гэдгээ ухаарч тэгээд тэрийгэ мэдэм сэрэх буюу ийм биш тэ гэж яг биеэрээ амтлахыг хэлдэг юм байна. Квант уршгуу гэдэг юу юм гэдэг тухаар яриа те. Тэгэхээр буддын гүн ухаанд бол энийг ухамсараа нээх энерги мэдээлэлтэй ухамсараа нээх гэж хэлээд байгаа шүү. Квант физик талаас бол quantum field буюу энергийн ийм бүхэл бүтэн далайн оршихуй байж идэг. Энэ бол бүх энэ материалын ертөнцийг амь оруулагч энерги юм а гэж заадаг байгаа да. Энэ квант оршихуй нь болохоор зэрэг бидний биеэс ангид байдаггүй буюу яг бид нар энэ дотор бидний эдэст ингээд сүлэлдээд байж байдаг. Үүнийг European Nuclear Research Organization Европын цөмийн судалгааны хүрээлэнгээс судалсан байгаа даа шүү дээ. Бүх оршихуйн суурь нь бүх оршихуйг амь оруулагч нэг юм энерги байна. Үүнийг бид нар quantum field гэж нэрлэдэг байна гэд. Тэгээ энэ бол шинжлэх ухаанаар нотлогдчихсан зүйл, батлагдчихсан зүйл тийм ээ. Тэгэхээр энэ энерги нь бидний энерги мэдээллийг бид нар ухамсарын мэдээллийг бидний тарих яаж хүлээж авдаг вэ гэхлээр бие сэтгэл оюун чинь нэгэн цэник дор coherent буюу дээд үйлдэлд оронгууд энэ бүхэн чинь ингээд дээд үйлдэлд орчингууд дээд үйлдэлийн мэдээлэлтэй нэгддэг буюу энд ингээд тэр дээд мэдээллийн үйлдэл нь байж байгаа. Бид нэр зүгээр өөр үйлдэл байгаад мэдхгүй холбогдохгүй байгаа. Сэрэхгүй байгаа. Гэтэл бие сэтгэл оюунаа ингээд нэгэн цэник дээр олгоод бясалгаад пуф гэд аваачингууд энд ингээд нэгдээд орчиж байгаа. Энэ нь жишээлбэл миний бие дээр яаж мэдэгдэж ийнө гэхлээр ингээл зүрх тийм бүх бие ингээд амар амгалан тайван зүрх нээлттэй хайраар ингээд болиглаа тийм ээ. Ингээл байж итэл зүрх жоохон ингээд хүчтэй цохлол догтлол мэдрэгдэж байгаа. Догтлол мэдрэгдэнгүүд би ийм сэргэг болоод ийм сэргэг болоод тэгэл энэ хавцаа ингээл гэрэл асж байгаа юм шиг болонгууд шууд ингээл бие нэгдэж ороод тэр нь ингээд геометрийн сонирхолтой хизээж амьдрал дээр харж байгаагүй хэв дардас геометрийн төрснүүд. Тэгээд тэр төрснүүд нь олон янзаар сүлэлдээд ингээд байж байдаг. Тэгээд би ингээд тэр дээд үйлдэлтэй нэг болчингод пүф гэд дуусаад орчингод би байхгүй юм шиг. Зөвхөн би энерги юм байна. Би зөвхөн мэдээлэл юм байна гэдгээ ингээд биеэрээ мэдрээд би юм хөнгөн болоод зүгээр ингээд би суугаад байгаа юм шиг зүгээр л энерги сууж байгаа юм шиг. Физик бие биш те хатуу матери биш. Тэгээд нэгдчихэнгүүд тэр ертөнц чинь нөгөө нэг instantly одоо non-lock бодохын төдийдэл бүх юм шууд нүдэнд харагддаг. Тэгэхээр би сэтгэл цэвэр байж иж тэрэндээ холбогдох нь маш чухал болчихж байгаа. Яг гэвэл тэнд ингээд холбогдоод энерги ингээд болоод ингээд сүлэлдээд байжангууд юм бодлоо тэр бодол нь шууд нүдэнд харагдана. Шууд сүлэлдэн, шууд өөрчлөгдөн тий. Тэгэхээр материалын 3 хэмжээч ертөнц дээр байгаа энэ материалын ертөнцөл бодит юм а гэж бодсон чи үгүй байна. Тийм ээ. Энэ бүхний цаана бол ийм адилхан хэв дарцууд байгаа. Бодит бол энээс чинь халсан том оршихуй байна гэдгийг биеэрээ ингээд мэдрээд гараад ирж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энгийн үгээр тайлбарлах юм бол маш энгийн үгээр тайлбарлах юм бол та одоо ингээд намайг сонсоод сууж байхдаач та бид гуравтай ингээд ярилцаа сууж байхдаач та олон хэмжээстэй нэгэн зэрэг дор орчил байгаа. Таны энерги мэдээлэл үгүй болоогүй гэсэн үг биш. Зүгээр л таны анхаарал хаана байна вэ гэхэлэр материалын ертөнц дээр илүү байгаад байна. Тэгээд дээд энерги мэдээллийн юм ярихлаар энэ материалын ертөнцөөр л тайлбар байх хэрэгтэй гэдэг материалын ертөнцийн юмыг л баталгаагаар хайгаад байгаа мөн үү. Тэгэхээр энээс халсан мэдээлэл байж болно. Энээс халсан энерги оршихуй байж болно. Энээс халсан дүрснүүд, мэдээллүүд бүр
бит туршихнууд байж болно гэдэг дээр санаач байдлаа жоох нэгээд үзвэл болно шүү дээ. Яад болохгүй гэж ингээд сонсоод үзэх юм бол үнэхээр мэдээлүүд байдаг. Тэгэхээр энгийн үгээр тайлбарлах юм бол гэгэрэл гэдэг бол өөрийнхөө тэр энергийн одоо бидний физик бие материалын ертөнцийн ч юм бол оршихуй 1% гэдэг аа шүү дээ. 0.1%. Тэгтэл 99,99%-ийнхаа тэр мэдээлэл энерги бүрэн бүтэн байдал дээд оршихуйгаа нээснээрээ 5 бүтэн болох гэдэг. Нэг л хоосон санагдаад байгаа, нэг л туйлдаад байгаа, нэг л ганцаардаад байгаа, бусдаас хаар нэхэд байгаа. Тэгэл би ганцаараа л зүтгээд байгаа хинч надад туслахгүй байна гэдэг бол энэ энергийнхаа бүрэн бүтэн байдлыг олж аваагүй байгаа байдал юм байна. Тэгэхээр гэгэрнэ гэдэг бол энэ бүрэн бүтэн байдлаа л олж авах. Гэхдээ ингээд би энэ бүрэн бүтэн байдлаа олж авчлаа гэдэг чинь одоо энийгээ би 3 дахь ертөнд 3 хэмжээс материалын ертөнц дээр яаж тэнцүү авч явж юм бүтээж хэрэгтэй юм болох юм бэ гэдэг нэг дараагийн асуулт болж байгаа юм уу? За ингээд дээшээ холбогдлоо гэдэг чинь жинхэнэ өөрийн энергитэйгээ холбогдоод бүтэн боллоо. Өөрийн энерги бол юу ч хийхгүй ингээ сайхан жаргаал, хайлаал, жаргаал, нисээл, баярлал, хайрлал тэр нэг гоё нүдэнд бүр ингээд төсөөлхийн аргагүй өнгө дүрс тэр их гэрэл мэдээлэлээр ингээд халаал байж байгаа байхгүй. Тэ? Хэдэн цаг би бяцлагаа суугаад бэлэн болцоо одоо. Би 5 цаг бяцлагсан болж байгаа байхгүй. Ямар ч яарах зүйл байхгүй. Тэ? Тэр тэгтэл яг хөө миний нөгөө бодит амьдрал миний хүүхдүүд миний нөхөр ингээд хаалга ташаа хөөе хүүхдүүдээ хараач наад ажил амьдрал чи хэцүүдлээ ажиллаа хийгээч гэх хүмүүс маань нэхэд ингээд дуудаад аваад ирж штэ. Тэгэнгүүт энийг тэгээ одоо энэ их хэмээж яаж би одоо энэ 3 хэмжээс ертөнц дээрээ буулгах юм бэ? Тэ? Яаж энийг хүнд ойлгуулах юм бэ? Үнэхээр энийг нээхэд тэр нөгөө гэгэрэл гэдэг нь л болж байгаа шүү гэн тэ. Үнэхээр энэ амьдрал дээрх юм тийм ч сонирхолтой биш болчтой юм байна. Дээрээс нь хүсэх зүйл байхгүй буюу бүрэн бүтэн болчтой. Хин нэгнээс хайр нэхэх алга над руу гоё хараад өгөөж, хайрлаад өгөөж, гоё мөглөөд өгөөж нөхөр минь ирээд твэрэж тийм байхгүй тоохоо болчтой юм. Хальчтай юм байна. Тэгэхээр энэ ертөнц дээр хүсэх юм байхгүй зүгээр яаж энэ их гоё дээд мэдээллийг ойлгох вэ? Эн чинь бүрэн бүтэн байдал тэр байлгаас заяасан жинхэнэ хүч чинь энэ юм байна шүү дээ. Тэгэхээр зориг өөрчлөгдчихдөг юм байна л да. Тэгээ мэдээж аахгүй гэхдээ эн чинь аахгүй заримдаа эргэлцэхгүй одоо эн чинь олон 100 жил одоо хэдэн 10 жилэл эний чинь материалын ертөнц дээр энэ л бодит юм гэж амьдэрсэн байна шүү дээ. Тэгтэл хэдхэн хоног энтэйгээ холбогдчихгооч энэ хоёр чинь нэрийн чада бодит биш үү юу үлээ мөлөө эргэлзээ түрэн штэ. Эргэлцэхгүй гэж байхгүй маань. Харин буцаж ирээл бяцлалаа хийх болгонд өөн штэ гэд улам илүү тэр мэдээлэл тодорхойд байдаг юм байна л да. За тэгэхээр саяны Балмак коучи маань ярьсан дээр маш олон бас бяцлал хийдэг, бяцлал сонирхдаг тийм магадгүй бяцлал хийгээд бас саяны ярьж байгаа зүйлсийг мэдэрсэн хүмүүс байх юм бол комент хэсэгт бас гоё сэтгэлээ хуваалцаарай гэж бас урьмаар байна. За тэгээд сая бол Бат Эрдэнэ ахт манаас нэлээд олон эргэлзээтэй асуултууд бас төрж байгаа ах гэж бодож байна. Тэрлөө Бат Эрдэнэ ахын асуулт руу орохоос өмнө би өмнөх яриан дээр гарсан нэг зүйлийг тодруулж асуумаар байна л да. Тэр нь болохоор одоо таны зүгээс бол өөрөө багасаа л одоо нэмж сэтгэл хайрч гэдэг юм уу тий материалын зүйлээс илүү одоо өгөх нь чухалч гэдэг юм уу тэр ихтгэл үнэмшлүүдийг суулгаж ингэж амьдрч ирсэн гэж байгаа шүү дээ. Одоо дээд сэтгэл хөдлөлийн үйлдэл дээр өөрийгөө одоо байрлуулдаг гэх юм уу түрүү нэг тийм үгнүүд гарч ирсэн тий. Тэгэхээр ихэнх хүмүүс л ер нь бол хүсэхтэй бол одоо таны амьдралын зорилго юу юм бэ гэж асуухад би сайхан амьдрмаар байна, тайван амьдрмаар байна, элбэг хангалуун амьдрмаар байна ч гэдэг юм уу тий. Тэг ингээд хүслэн гэх юм уу да асуухаар ямар ч хүн муу мухай атаачтөө үш хонзон ч юм уу тийм зүйлийн төлөө бол амьдрдаггүй байх гэдэгт би бол итгэлтэй байгаа хгүй. Тэгэхээр нөгөө ам хамгаалах зүүн гэдэг түрүүн бас нэг дурдгдсан штэ тий. Яг ингээд ам хамгаалах зүүн дээрээ ингээд амьдраад байхаар одоо чинь хичээгээл эдэг ямар нэг зүйлийг хийгээд бүр чатгаараа хичээгээл хийгээд эдэг тэнгууд орчин тойрных нь үнэлтгүү ч юм уу тий. Гэтэл тэр хүний цаад хүсэл нь одоо мэдээж л ингээл хортой муу юм хийчихье гэж бол санаа сэтэл нь байхгүй болов гэж би бодоод байна л да.
Тэгэхээр одоо хүмүүс бүгдээрээ сайн сайхан амьдрахыг хүсэж байгаа. Тэр одоо мөн чанараа нээхийг одоо дэлхийн ертөнцөө хайрлахыг хүсдэг байх. Гэхдээ яагаад хүн болгон тэгж чаддгүй тэр доод одоо сэтгэл хөдлөлийнхөө үйлдэл дээрээ баригдаад тэндээ ингээд байгаа тэндээсээ гарч чадахгүй нэг юм харахны тойрог шиг бид нар ингээд амьдраад идэг юм болоо. Тэгэхээр зовлонгийн одоо шалтгаан нь гэж асуух юм уу те? Тэр амь хамгаалах зүйнээрээ байгаа учир нь яг юу байдгийм болоо гэдэг дээр тодруулж асуумаар байна. Би ч одоо ерөөсө хар багаасаа тийм гэгэрч гсэн юм байгаагүй. Ер нь бол намайг ааштай, ууртай. За тэгээд болормоо ууртай учраас нүгэлтэй ууртай байдаг нэг тийм нэр мэртэй. Тэгэхээр ааштай, ууртай. За жинхэнэ амь хамгаалах зөндөө автаж явсан буюу сайхан амьдрахын төлөө ер нь бол өдөр шөнөгүй тэмцэж ирсэн хүн. Тэгээд энэ амьдралыг бүтээхийн төлөө дандаа суралцдаг тий суралцдаг учраас ингээд коуч мөөч болоод тэг яг миний мэрэгжил дээрэс нь миний үйлчлүүлэгч нар намайг хүмүүжүүлсэн. Буюу үйлчлүүлэгч нар намайг сорин зөндөөх асуудлууд авчирн тэрийг нь дагаж тэрэнд нь туслахын төлөө сурж явж агаад тэгээд мэрэгжлээ дагаад илүү их нийт сэтгэлийн хайраар хүн идэгдэг гэж энийгээ хөгжүүлж явсан болохоос ш болормоо угаасаа тийм байгаагүй гэж саяхныг хүртэл ер нь бол ааштай ууртаагаараа дудуулаад явж исэн хүн байна. За тэгэхээр ингэж байгаа бид нар чинь энэ дээд оршихуу ингээд жинхэнэ тэр гэгээн оршихуу чинь бол яах нь энэ материалын ертөнцөөс халсан орших байх нь. Гэтэл одоо бид нар энэ амь биеийг олсон буюу энэ 3 хэмжиж ертөнцийн амьдрах гэдэг хүн болоод төрсэн байна мөн. Энэ хүн болоод төрөхөд бид нар угаасаа амь хамгаалах зөнтөөгөө төрдөг. Энэ бол ерөөсөө муу зүйл биш. Бидний 3 хэмжээс энэ материалын ертөнцийн ямар нэгэн аюултай зүйл тохиолдоход тэрийг маш хурдан хамгаалах үүрэгтэй хамгаалагч, амь хамгаалагч тийм амьтанлаг зүм баггүй юу? Энэ зүм бол асар их ухаалаг маш чухал зүйл. Бид нар өөрөө нөгөө дотгошоо төрсэн цагаасаа эхлээд анхаарал дандаа гадагшаа байхгүй юу? Энийг гүйцэтгэх ёстой, энийг хийх ёстой. Бидний харж байгаа ертөнцийн бол ганцхан энэ мэдж байгаа ертөнц бол энэ материалын ертөнцийн зөвхөн сурч боловсрож хөдөлмөрлөж маш их зүтгэж байж ингэж бид нар энэ өөрөөр хэлбэл бидний төрсэн цагаас эхлэн өдийг хүртэл материалын ертөнцөөс халсан мэдээлэл энерги жинхэнэ оршихуйчин байдаг шүү гэдэг мэдээлэл дутмаг байсан. Бидний аав ээж тэр мэдээлэл дутмаг байсан. Сургуульд ч тийм юм зааж байгаагүй. Тийм бол яг бид нар угаасаа амь хамгаалах зөндөө автаж бүхэл чадлаараа тэмцэлдэж хүмүүсийн урдуур орж иж хамгийн шилдэг нь байж ижил би ерөөсөө ад жаргалтай эрүүл инх тунх сайхан амьдрах юм байна гэд итгэцэн. Тэгэхээр нэг итгэл өмчлөх, хязгаарлагдмал итгэл өмчлөх авах нь шүү дээ. Тэгэхээр тэр итгэл өмчлөлтөө автаад бид нар өнөөдөр амь хамгаалах зөндөө автаад яваад автаад явахаар чинь нэг бол тэмцэлдэж байгаа, нэг бол зүгтааж айж байгаа, бусдаас хамгаалагдж байгаа, нэг бол айгаад ингээ хатж байгаа, нэг бол дандаа бусдынхаар байж ингэж бүр ингээ доошоо сууж орж ирдэг. Тэгээ би дэвчээд би гүрийгээд намайг хүн ойлгохгүй гэж орж ирдэг тийм ээ. Тэгэхээр бид нар энэс илүү юм байгаа шээ гэдэг мэдээллийг аваагүй байгаа цагтаа яах нь дандаа материалын ертөнцийнхөө мэдээллээрээ сурсан зүйлсээрээ бүтээж яваад тэр нь яах нь материас материйн хооронд бие яах нь автобусан суугаад машинд суугаад л авчин штэ. Өөрөөр би бодлороо хүрэх боломжгүй гэйтгцэн байгаа байхгүй тий. Би өнөөдөр 100,000 долларын орлоготой болохын тулд яах вэ? Би тэр сургуулийг төгсөөд энэ ийм ажил 10 жилийн туршлага олоод тэгээд би ингэж явж байгаад ингээд нэг стратеги төлөвлөлт бодолтоор тий материалын стратеги төлөвлөгөөгөөр бодох нь шүү дээ. Тэгж жагаад би 100,000 л хүрнэ. Энээс өөр ямар ч арга байхгүй гэд итгэчихсэн байгаа даа. Тийм учраас өнөөдөр бид нар сайхан амьдрахын төлөө маш их хичээж ингэж зүтгэж байгаач үнэндээ амь хамгаалах зөнгөрөөл бүтээчээд тэгээ амь хамгаалах зөн чинь дандаа л доод үйлдэлийн сэтгэл хөдлөлүүдийг танд автуулдаг. Тухайлбал бухимдал өдөр тутмдаа байнгын бухимдна, стресстэн, уурлна, хүмүүс боломжийг чинь хулгайлж байгаа санагдна, гомдолно, гунийн тэгээ сэтгэл зүйд сонирхолтой сэтгэл зүйн салбарт энэ уур бухимдал, гуниг, айдсыг бол хэвийн сэтгэл хөдлөл гэж заадаг. Хүний заяамал сэтгэл хөдлөл гэж заадаг. Заяамал гэхдээ амь хамгаалах зөнгөөрөө амьдарч байгаа тохиолдолд бол энэ 6 сэтгэл дандаа чамтай хамт байх юм байна. Харин тэр гэгээн оршихуу тэр жинхэнэ баяр хөөрөө ингээд
бүрэн бүтэн байдлаа 99% хүч чадлыг нээчих юм бол харин айн хамгаалах зөнгөө сайхан ингээд зохицуулаад удирдаад угаа зовсолж одоо ингээд өөрийн энергиэрээ бариад авч байгаа байхгүй. Нэг талаараа энэ гэгэн оршихуйч юм бол таны жинхэнэ өөрийн энерги. Жинхэнэ өөрийн энергитэйгээ энерги нээгээгүй байна гэдэг нээгээгүй амьдраад ахаар чинь аав ээж нь гэртээ байхгүй хүүхдүүд нь л амьдралаа авч явах гал зүтгээд байгаа байхгүй. Тэгэл бухимдаал дүүгээ зодоол загнаал уурлаал тийм ээ яаж одоо бид нар мэдэн штэ дүүнэрээ харах гэж үлдээл яаж бухимддаг нөгөө гэр орныг цэвэрлэн дүүнэрээ сайхан асарна халамжлан хамгаална гэл те яг тэрэн шиг ам хамгаалах зүм чинь хүүхдүүд таны амьдралыг авч яваад аав ээж чинь гэртээ ирээгүй байна. Аав ээж чинь бол таны жинхэнэ тэр гэгэн оршихуй юм аа. Гэт гэгэн оршихуй таны хаалга тогшоод яг хажууд чинь байгаад байна. Зүгээр энэ байж болно шүү гэд зүрхээ нээчих. Зүрх өөрөө гэгэн оршихуй үйлдэлд таны биеийн үйлдэлийг тааруулж өгдөг асар хүчтэй эрхтэн. Таны зүрхэн дэх цахилгаан гүйдэл electrical activity те цахилгаан гүйдэл чинь тархиндхаас 60 дахин илүү хүчтэй. Зүрхний математикийн институтийн 25 жилийн судалгааны үр дүн. Зүрхэн дэх тэр нейронуудын холбоос холбогч эрхтнүүд нь тархиндхаас 5000 дахин олон. Тэгээд сүүлдээ судалгаагаар тарих мдээгүй байхад зүрх өөрөө юу болох гэж байгаа зөнгөөрөө мэдээд тань мэдээлэл өгж л байдаг. Бид нар зүгээр зүрхээ хаацсан. Зүрхнээс доош наран сүлжээ энэ доош бол ам хамгаалах зөнгийн тэр энерги явж идэг. Тэгэхээр бид нэр доод талын 3 хүрдэндээ яах нь 3 хүрдэндээ хүрднийхээ энергиэр өөрийн амьдралаа авч явах га дандаа айгаал төгшөөл одоо энийг хийхгүй болохгүй ингэхгүй болохгүй амьдрал сүрлээ одоо мөнгөгүй болохгүй гэл ингээд дандаа ийм стресстэй айцтай чангаралтай нөгөө би энэ чангарсан ингэж яваа тохиолдолд зүрх хаагдмал зүрхнээс доош тэр энерги ингээд энерги идэхтэй байх нь. Тэр энерги бол ерөөсөө бие чин эрчим хүч энергийг идчихэдэг. Жинхэнэ энерги чин ашиглаж идэг. Энерги бүтээж өгч идэггүй. Тэр зүрх нээгдэх үе зүрхнээс дээш хин хүрднүүдийн чинь энерги нээгдэх үед бүтээгч энерги буюу дандаа усалж ижиг таны улам илүү эрч хүчээр хангаж өгж идэг ам бие чинь нөхөн сэргэж өгж идэг тэр энерги чинь хүчнүүд нээгддэг. Үүнийг бол бид нар мэдрэлийн тогтолцооны нөгөө Пол Вегел онлоор яриад байгаа штэ. Симпатик тийм ээ. Одоо симпатик дуурсал төлөв бол бидний ам хамгаалах зүйн юм аа. Харин ventral vagal буюу ногоон шатны дээдх тэр ногоон төлөв бол жинхэнэ оршихуйч юм аа гэд. Тэгэхээр энэс ялгаа авахгүй нэг л ухтах юм. Тэгэхээр бид нар сайн сайхан зүйлийн төлөө зүтгэхтэй ам хамгаалах зөнгөөрөө яг энэ бие чинь чангарал ам хамгаалах зөнгөө таны гэвэл хамаг бие чинь чангарсан бусдаас тусгаарлагдсан ингэхгүй л бол болохгүй ингэхгүй л бол миний амьдрал нурна гэд хатуу үзлээр өөрийгөө барьцсан надад туслах хинч байхгүй гэд ингээд брэм болцсон явж байгаа. Энэ бол ам хамгаалах зүүн байх нь шүү дээ. Энэ зүүнд ерөөсө зүрх хаалттай. Зүрхэнд орон зай байхгүй. Сүнс унтаа байдалтай. Сүнс энэ тэмцэлт унтаа байдалтай. Энэ ерөөсө сүнсний ажлаа шахахгүй тийм ээ. Тэгээд жоохон удаашраал ам хамгаалах зөнгөө анзаараад буугаал зүрхээ идэвхжүүлээл ирэхэд нэг сайхан энерги ороод дүүрээл тэгэл аяар яах нь цаадалын цэвэр гэгэн оршихуйгаа холбогдох боломж нь бий болох нь штэ. Тэгэд ирэх юм бол зүтгэл багтаагаар амархан хялбанаар ай зөнгөөрөө англи хэлний нэг synchronicity гэдэг нэг утга юм байгаа. Миний бодлоор энэ монгол хэлний шүтэн барилгаараа тийм ээ юугаар давлгаалж ин тэр нэгэ хүрээд ирдэг. Тухайлбал би энэ бодингийн тухай жишээлж өгөл да сонирхолтой. Зүгээр энгийн материалын ертөнцийн амьдраа шүү дээ тийм ээ. Би энэ подкаст бичих хэрэгтэй болоод студ оллоо. Тэгсэн чинь бодин байхгүй гэхлээр за би бодингийн авъя гэж. Бодин хайгаа явсан чинь $1200 гэж буудаг юм байна. Өө за тийм үнэтэй байд юм гээд за эхний дэлгүүрээр орлоо. Нэг давхарт нь юу ч авахгүй. 20 дахь тэгсэн чинь 2 давхарт нэг 3 бодин байгаа да чи үзэх юм уу яах юм гэд. 3 бодин дундаас нэг айтайхан бодин олдоо чи өгөө чи гэд. Жохон эргэлзэнгүй байдалтай. Гэхдээ л дээшээ орох хэрэгтэй юм шиг санагдаа дээшээ яваад орсон чинь энэ бодин байж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь үнэн нь $1200-оос буугаад $800 болсон тий. За $800 юм.
Тэгээд надад ирэх 7 хоногт нь хэрэгтэй байсан учраас захиалж авчрахгүйгээр надад загвар болгоод тавьсан модулоосоо зарах боломж байна гэж. Тэгсэн чинь за тэгвэл би $100 буулгая гэд. Тэгэхээр эхний дэлгүүрт оронгууд надад таалагдсан буудан байжсэн байх нь. Тэгээд $700 авах боломж олдож байгаа байхгүй. Өө за тэгээ би 2 хоногийн дараа ирээд авъя гэд. Яг мөнгө төлөхөд очиод ингээд авахсан чинь надад $370 энэ $370. Үгүй би $600 төлөх ёстой доо гэдгсэн чи үгүй ингэж төлнө. Ямар ч тайлбар байхгүй нөгөө буудангийн анхны үнийг би 4 дахин багаар авцсан те. Гэтэ миний сэтэл яг нь ашиглачи муугаар авчи гэсэн байгаагүй. Зүгээр надад маш гой буудан хэрэгтэй байна. Би намхан уучраас надад юм жижигхэн буудан хэрэгтэй байна. Тэгээ би $1200-аас төлчмөөргүй л байна л да гэд ингээд бодоо явж исэн чи шууд ингээд ороод ирэх чинь. Тэгээ өдөр тутамдаа ийм сонирхолтой зүйлсүүд байнгын тохиолдож байна. Тухайн ингээд бяцлал хийгээл сууж байхад энерги ингээд хүрээл. Тэгээ зөөлөн энерги ингээд тэнгэр элчнэрийн ингээд кинон дэр гардаг штэ ингээд үлээдэг шиг те юм үлээгээд үлээж байгаа юм шиг үлээгээл тэгэл би сулраал тэгэл тэр оршихураа нэгтгэх ч юм уу те ийм сонирхолтой зүйлсүүд араасаа тохиолдох жишээ нэ. Тэгэхээр зүрх бол зөв цус шахахаас өөр бас өрхтэй юм байна гэж ойлголоо тийм. Тэгэхээр одоо зүрхээр л ерөнхийдөө өндөрлөгт нь ч ойлгохтой шүү дээ. Ер нь мэдгүй хүмүүс бол баг жинхнээсээ ч одоо зүрхний талаар өөрөөр ойлгодог. За тэгэхээр одоо ингээд тэр дээд орших уу гэж байгаагаа холбогдонгууд энэ юм хүсгээ байлчна гэдэг. Тэгэхээр ч одоо хүн юм хүсэхгүй болохоор чинь хүсэл нь биелэхээр хүн чинь ингээд гоё юм мэдэрдэг. Гэтэл хүсгээ болчихно хэр жоохон ойлгомжгүй л байна. Хүн чинь одоо шинэ дараагийн юм хүссээр байгаа л одоо бид нар ингээд бодон таашааллаа. Бүх юмтай олцоо хүсэл яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр энэ одоо бүр байхгүй болно гэсэн үг бас биш бах те. Юу гэж ойлгоно. Тий. Ялгааг нь гаргаж өгөө те. Ерөнхийдөө нөгөө гигийн оршихуудаа ингээ холбогдчихлоор чинь нэг тийм дүүрэн болчдөг. Цатглан. Одоо жишээлбэл би төрсөн эмэгтэйчүүд мэдчихэж тээ. Төрсний дараа ямар их хоол шунгуу болчдөг те. Хоол идээл тэгэл харгалал хоол идээл те. Би нэг хэсэг тийм юмд ингээ автсан. Тэрийгээ зуршлаараа те нөгөө сүүгээ оруулах чаавал хоол идээл ингээ зуршил болцсон те. Тэгээ сүүлдээ зуршил нь нөгөө нэг бидэн ходоод нь томроо сүүлдээ бие нь ингээд хоол нэхэд идэг өсөөд идэг цангаад идэг мэдрэмж байдаг штэ тий. Тэгэхээр шууд бүр энгийн утгаараа бол өсөх цангах мэдрэмж байхгүй болчихдээ. Баг болчихдээ. Тухайлбал одоо би сүүлийн 7 хоног орой хоол ямар ч идэх хүсэлгүй болж. Зүгээр нэг жоохон идээл таашинтай байх. Тэгтэл болормоо өөрөө хоол идэхдээ боловсруулал сайтайг ч хэлэхүү, хоол нь сайныг ч хэлэхүү сайхан тавгаад өргөж байгаа л иддэг байсан чи одоо нэг жижигэн хоол идэ зарим үед ороо хоол идэхэ болчих жишээ нэ. Тэгэхээр хөсөх юмгүй болно гэхлээрээ дүүрчж байгаа юм байна. Бүр зүрхчин дүүрээд, биечин дүүрээд, ходоочин дүүрээд, сэтгэлчин дүүрчж байгаа. Тэгээд ийм дүүрэн байдлаас бүтээх. Тэгэхээр хүсчээж бид нар өмнө нь бол яг нь бидний мэдлэг бол дандаа ямар нэг юм байхгүй байна. Энийг би олохын тулд ийшээ явж иж энийг авчирж энэний төлөө зүтгэж олж авандаа тийжээд гой олон доо гэж бодоод байгаа юм. Гэтэл гэгэн энэ оршихуйтайгаа холбогдчихар дүүрчдэг. Гэтэ одоо би дүүрсэн ч гэсэндээ миний дотор нөгөө бүтээгч creative energy гэдэг бүтээлч энерги ингээд ундраад аим ороод би бүтээмээр санагдаад хиймээр санагдаад хэлмээр санагдаад тавчтаа сууж чадахгүй шүү дээ. Ийм гоё юм байхад одоо юу хийгээд ингээд эдийн бэ гэ тэ. Тэгээд эрэнгүү чинь тэгээд би хүмүүс таниулахын тулд ярихын тулд надад ядаж нэг суух буудан хэрэгтэй байна. Бичлэг хийх студ хэрэгтэй байна. Зүгээр гараа датадаг яриад байвал энэ солиорчж гэж галзуу ямлагтай авчид хийчих штэ тийм ээ. Тэгэхээр дүүрэн байдлаасаа тэгэхээр одоо дутуу байдлаасаа буюу ямар нэг юм дутуу энд хоосон байгаад очиж бүтээх биш. Харин энд дүүрчид тэгвэл би одоо юу хийх вэ? Миний амьдралын хүсэл зорилго юу вэ? Би одоо хорвоо дээр энэ 3 хэмжээс ертөнцид тэгвэл ямар тоглолт хийж, яаж жаргаж, яаж баяр хөөртэйгээр бүтэвхэ гэдэг асуулт өөр болчихж байгаа байхгүй. Өмнө нь бол би яаж жаргалтай амьдрах вэ? Одоо бол жаргалгүй байна. Одоо би яаж нэг гоё юм хайрыг мэдрэх вэ? Үндэ миний эргэн тойронд байгаа хүмүүс надад хайрыг өгөхгүй байна, тийм ээ? Хайрж байгаа тийм үү? Энэ бол энгийн хайлт, энэ зөв, энэ хайлт байхын зөв, энэ буруу зүйл байхгүй. Эний цаад гол хүсэл нь бол
таны сүнс гэгээн оршуудаа нэгдэчээл гэд дотроос чинь уншаад байгаа байхгүй тийм ээ. Тэгээд нэгдээд дүүрэн болоод ингээ гараад ирэнгүүт чинь за тэгвэл бүтээ гэж байгаа. Тэгээд бүтээхийн тулд надад нөөц хэрэгтэй байна. Энэ хороо дээрх нөгөө мөнгө хэрэгтэй байна. Яагаад гэвэл би мөнгөтэй байжээж онгоцон суугаад Солонгос яваад ивент хийнэ гэдэг ч юм уу те. Тэгэхээр ямар нэг юм хэрэгтэй болно шүү дээ. Тэгвэл одоо би энийг яаж бүтээх вэ гэхээр дүүрэн байдлаасаа санаа сэтэл. Intention гэдэг нэг англи хэлэн дээр утхан байгаа. Би ингэн. Би энийг хүсэж чинь одоо яад юм блэ биш байх нь шүү дээ. Би Солонгост ивент хийнэ. Би энэ надад ийм сандал хэрэгтэй. Би сандал авна. Би надад ийм студ хэрэгтэй байна. Яагтвэл би ойд амьдардаг. Яг хажууд студ гараад ирэх жишээ нэ тий. Гэх юмчлэг ингэ. Тэгэхээр би юу хүсэж чинь гэдгээ дүүрэн байдлаар бичих нь байна. Тэгэхээр магадгүй одоо энийг сонсож байгаа хүмүүс байвал би хэрхэн миний амьдралын жинхэнэ утга учир юу юм болоо? Энэ хороо дээр би юу хийх гэж төрсөн болоо? Тэ? Тэгээ энийг нэх гоё юм догтлолтойгоор баяр хөөртэйгээр асуух нь шүү дээ. Надад би үнэхээр тийм жинхэнэ цаанаасаа баяр хөөртэй дүүрэн бүтэн юм бол би энийг яаж таних вэ гэдэг ингээд өөрөөр хэлбэл дутуугаас асуухаар чинь энэ надад байхгүй яаж автын бэлээ яах вэ гэж ингэж асууна. Энерги нь өөрөө аастай тий. Дутуу нээл тийм зовсон шинжтэй. Тийм байна. Би надад би бүтээмээр байна. Би хүмүүс дуу хоолойгоо хүргэмээр байна. Хүмүүсийг чадахчууж эдгэмээр байна. Тэгвэл би одоо надад юу хэрэгтэй байна вэ? Арай өөрөөр асууж байгаа. Энерги нь өөр болсон. Тэгэхээр асууж байгаа тэр сэтгэл хөдлөл, догдлол, энерги өөр байхаасаа гадна үзэл хандлага өөр яг дотоод мэдрэмжэн дээрээ нэг тийм дүүрэн, сатгалан мэдрэмж. Бүр энгийн үгээр хэрэг ходоод үрээд байна. Хоол баг ороод байна, тийм ээ? Тэгээд угаасаа нөгөө ингээд хумсрын маш их шилжилт энэ 90-100-д одоо орчин үед ирж байгаа учраас одоо бид нар төрж байгаа хүүхдүүд маш их тийм иддэг, хэрэглээ багтаа төрөх юм байна. Тэгэхээр наран сүлжээний доод хилийн орчмынх нь хинээр хэрэгэлдэг, тэр хэрэгцээ нь арай бага, төвшөгдсөн тийм одоо магадгүй төвшин бүрэн бүтэн байдалтай төрөх нь л дээ тий. Тэгээд ирэхлээр хэрэглээ нь багасаад ирэнгүүт материалын ертөнцийн хэрэглээ багасаад ирэнгүүт чи нөгөө шунал нь багасаад тэгээ илүү их сэтгэлээр хайлж орших боломжтой болж эхлэх нь шүү дээ. Одоо саяны Болормоо коучийн маань хувьд дээд оршихуй тий гэгээн оршихуйтай нэгдээд ингээд тэр мэдрэмжийг нэг авцсан байна. За нэг талаараа гэгэрэл рүү ойртож байгаа гэх юм уу тий. Тэгэнгуутаа бас энэ материалыг энэ 3 хэмжээс ертөнцийн бас ингээд мэдрээд ингээд оршоод нь штэ. Одоо дээрээсээ энэ амьдарч байгаа ертөнцийн буугаад байгаа гэх юм да. Тэгэнгүүт одоо миний ерөнхийдөө сүлд харж байгаагаар таны хэлснээр одоо ухамсарын шилжилт гэгэрэл гэдэг хүн болгон янз бүрээр ойлгож байгаа. Тэгэнгүүт зарим нэг хэсэг нь бол түрүүний Бат Эрдэнэ ахын маань хэлдгээр хитрхи одоо нөгөө яг дээд оршихуйг нэгдсэн тэр амтыг нэг мэдрэнгуутаа буцаад яг энэ бодит 3 хэмжээс ертөнцийн дээр газардаж бууж чадахгүйгээр одоо шууд ингээд хідэн сар жилээр ганцаараа бясалгал хийгээд явдаг ч юм уу тий. Иймэрхүү байдал руу ордог ч юм уу нэг тийм бусдаас тусгаарлагдах яг энэ 3 хэмжээс ертөнцөөс өөрийгөө тусгаарлаад одоо яг энэ одоо амьдарч байгаа энэ хүмүүсийнхээ дунд орохоор нэг л биш байна ойлголцохгүй байна би энэ хүмүүсээс өөр юм байна ч гэдэг юм уу тийм зүйлс бас эргэн тойронд нэлээх мэдрэгдээд байдаг болсон л доо. Тэгэхээр нөгөө хэсэг нь болохоор тэр чин шал худлаа угаасаа тийм юу нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй тийм юу энерги дээд оршихуй үйлцэл юу яриад байгаа. Одоо эн чин бодиттой амьдрал таа ч гэдэм үү те. Одоо биднэрт энэ цуслангийн байшин хэрэгтэй байна, байр машин хэрэгтэй байна, үр хүүхдээ аятайхан сургууль явуулаад боловсрол эзэмшүүлмээр байна. Чи мөнгө чухал байна штэ ч гэдэм үү. Тэгэхээр таны ярьж байгаа саяны зүйлсийг сонсоод исэн чи ерөөхдөө тэр нэг дээд оршихуйгаас тэр чин хүсэл өөрийнхөө яг тэр энэ 3 хэмжээс ертөнцид юу хийж бүтээх ёстойгоо ойлгоод тэгээд тэрийгээ эргээд энэ 3 хэмжээс ертөнцидөө буулгаж нэг юм үйлчлэх юм маягаар одоо intention гэж ярьсан шүү дээ тий хүслүүдээ хилээд байгаа ч юм уу тий энэ хоёрын балансыг одоо яг яаж барих вэ тий яг яах ёстой юм бол одоо энэ дээр юу гэж бодож байна? Яг хөө би өөрөө яг тийм баталтай байсан байхгүй. Үгүй тий нэг л их гэрсэн юм арайлаа дээ. Үнэхээр энэ материалын ертөнцийн дээрээ яг энэ бодит энэ амьдрал дээрээ чи үр хөвгтөө сайхан асарч халамжлаад сайхан амьдраад амьдрч чадахгүй бол тэр юмтай холбоотой хэрэг юу байгаа ингээд
Уусаа би тэгээ ер нь жоохон блоклчдаг ингээ хаачдаг ийм ярихлаа бойл гэдэг ингэдэг байсан байхгүй юу. Тэгэхээр энэ хоёр бол нэгдмэл. Ингээд сууж ахт л нэгдмэл байгаа. Зүгээр бид нар бясалгалаар илүү их тэрийг тодруулж гаргаж ирж байгаа. Тодруулж мэдэрч байгаа тийм ээ. Тодруулж мэдрэх үед бол өөрсөө юу ч хүсэхгүй ингээ халаад, хайрлаад, ундраал ингээл үйлзээл ингээл тэгэл жаргаал ялдын янзын гоё юмнууд хараад ингээд сууж байгаа нь штэ. Гэвтэл бид нар физик биеийг авч төрсөн бид нар бол энэ хорвоо энэ материалыг энэ дэлхийлэг ертөнцийн дээр бол амьдрах тодорхой зорилго үүрэгтэй үрсэн мөн. Тэгээд тэрийг ингээд мэдэрсэн бол одоо зориудаар миний үүрэг юу вэ? Миний энэ үүрэг юм бэ гэж асууж эхлэх. Мадуу тэр чинь бяцлагаар холбогдоод ирэнгүүт чи угаасаа тэр мэдээлэл чинь тодорхой болоод тэгээ зоригтойгоор үйлдэж эхэлнэ. Яг уу энийг тэнцвэрийг олоход бол дэлхийлэг мэдээлэл буюу энэ сэтгэл зүйн мэдээллүүд янз бүрийн байдлаар суралцах, одоо стратеги суралцах, байгууллагын санхүү зурах, мэрэгжлийн боловсралтай болох одоо энэ дэлхийлэг тийм материалын ертөнцийн дээр ямар ур чадвар хэрэгтэй байна тэрийг сурах маш чухал. Тэрийг сурахгүйгээр учир нь таны өөрийн жир гэгээн ертөнц гэгээн энерги чинь энэ материалын ертөнцөөс хайлж байдаг учраас тэр ур чадварыг чинь тань олохгүй. Тэрийг олох хэрэгч байна уу гэж бодохгүй, тэр ч чухал байхгүй. Тань мэдээж дэмжлэг энерги дэмжлэг одоо орж ирнэ. Гэхдээ та өөрөө нүдэ нэгээд материалын ертөнц дээрээ ур чадвараа сайжруулаад сурах юмаа сураад тэгээд амьдралаа сайжруулах төхнүүлэх юмаа хийх. Үүнийг бол манай хөтөлбөрөөр ингэж хэлдэг сэтгэлийн хэсгүүд те менежер хэсгүүд амьдралыг чинь авч явах. Жинхэнэ өөрийн энерги ч юм бол энэ хороо дээр юу ч хийхгүй. Сайхан жаргаад байж ах зорилготой байх юм шүү дээ. Сэтгэлийн чинь тэр өмнөөс чинь амьдралыг чинь бүтээдэг менежер гал сөнөгч хэсгүүд, менежер хэсгүүд гэж байгаа. Тэр чинь ур чадвар олгоно, сэрүүлгээ чинь 50 ном унших чинь тослно. Одоо ингээ подкаст хийх чинь ингээд цагтаа орж имрэх энэ юмнууд чинь зохицуулах нь байна тийм үү. Тэгэхээр бид нар сэтгэлийн хэсгүүдээрээ дамжуулан энэ хороо дээр амьдралыг бүтээж яадаг. Тэр нь ажилсаг, хөдөлмөрч, нямбай, хичээнгүй одоо юу гэдгийг цаг баримталдаг гэдэг юм сэтгэлийн олон хэсгүүд байдаг мөн үү. За тэгэхээр энэ хоёрыг яаж тэнцвэрийг олох вэ гэдэг бол миний бодлоор маш том сорилт. Би өөрөө илүү их энэ амьдрал дээр тэнцвэртэй байх ёстой шүү гэдэг маш их сэтгэлийн дуудлага тэр имийг баримталдаг хүн учраас энэ их энерги мэдээллийг хүлээж авчаад шууд ингээд янз бүрийн хамаа намаагүй үйлдэл хийчихээгөө тийм ээ. Мэдээж тэр гэр орон тогтоход хэцүү ингээд ингээд бүр ингээд хальж байгаа асгарж байгаа те. Гэтэл би чи 2 3 4 бяцхан хүүхдүүдэд тэрийг асарч халамжлан амьдралаа зохицуулна. Одоо үйлчлэгч нартаа үйлчлэн гэх мэтчлэн маш чухал үүргийг хүлээсэн хүн байгаа штэ. Тэр энийг яаж тогтоож өгнө гэхлээр бяцлалаа хийн. Тэгтээ бяцлалаа хийгээд нүдэн нэлээ амьдралаа авчуулаад дандаа бүхний зүрхээрээ харах. Өөрөөр хэлбэл би энэ гэгээн оршихуйг нээх явцад ашигласан бүх арга төлөө ухаанаа буцаад энэ гэгээн оршихуйгаа энэ амьдралд тэнцвэртэйгээр буулгаж оруулж ирэхэд нэгдмэл болгоход ашиглаж байгаа. Тэгэхээр миний туулал үнэндээ тэр оршихуйдаа нэгдэхэд тусалснаас гадна буцаа тэр оршихуйг тэнцвэртэй мэдээлэлтэйгээр маш богино хугацаанд хүнд хэрэгтэйгээр хүргэхэд тусалж байгаа. Энэ нь яг нь би өдөр тутам өөрийгөө дасгалжуулаад мэдрэмжтэйгээ ажиллаад, бодолтойгоо ажиллаад, амьдралынхаа үйлдэл бүрийг ингээд жижигхэн бясалгал болгоод тавиргацсан тийм ээ. Борцсонтой холбоотой байх нь. За тэгэл мэдээж эргэн тойрны хүмүүс ч гологдож эхлэх ч юм уу. Яасан ядмаг ийм гоё гэгээн ийм бүрэн бүтэн байж яасан ядмаг юм ярьд юм бэ? Яасан ингээд жижигхэн ямаар өөрийгөө тойголд юм бэ? Үнэхээр хүмүүс ямар их өөрийгөө тойголж хааж, боож, ямар өчүүхэн байгааг харах жоохон үнэхээр бухимдал төрдөг. Тэгтээ өөртөө сануулдаг зүйл бол би энэ хүн угаасаа зүгээр л тэрээс сэрээгүй байгаа болохоос ш угаасаа ингээд ядмаг юм шиг танд харагдаж бүрэн бүтэн байгаа шүү. Энийг санаарай болромаа гэдэг тий. Чи тэгэхээр тэгээд нөгөө хүнийг харах өнцг нь яах нь ядмаг гэж харахгүйгээр бүрэн бүтэн гэж харж эхлэх. Тэгэнгүүт миний харилцаа өөр байх. Би хайраар харилцах тий. Хайраар одоо энэ хүнийг
Одоо шил нөхрөө өөр хүүхдүүдээ дутуу гэж харах биш ах нь шүү дээ. Би өөрөө бүтэн болцсон учраас дандаа бүтнээр хараад байдаг. Гээ чи төрмлөөрөө байгаагаараа л ийм гоё шүү дээ. Тэгээд сайхан чанаруудыг олж хараал байхаар чи нөгөө сайхан энерги илгээгээл нөгөө хүн чи надтай сайхан харилцаал хүүхдүүд ч гэсэндээ миний дутуу гэж харахгүй бүрэн бүтэн гэж хараад байгаа учраас ирж наалдаал сайхан ааш гаргаал тийм ээ. Тэгэхээр бидний нөгөө самаадаг арга зүй, сэтгэлээ удирддаг нөхдөг энэ арга зүй, сурсан энэ бидний хөтөлбөрөөрөө заадаг энэ арга зүй чинь буцаад тэр том өндөр оршихуйн дээд мэдээллийг энэ ийм материалын ертөнцийн буулгаж ирэхэд их тусалаад байгаа. Тухайлбал энийг ингэж ойлгочихвол да тий. Материалын энэ махан бие, физик биеийг нэг юм нарийнхан хоолойтой зөвлөх нь шүү дээ. Энэ хоолойд чинь одоо бүр 100 галлоны 100 литрийн ус багтаах байгаа юм шиг юм болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тийм их том энерги бууж ирдэг гэсэн үг. Тэгэхээр тэрийг яаж багаар уурсгаж нюанстайгаар оруулах вэ гэдэг дахиад интеграшн хийхдээ энэ хоёрыг хоорондыг нь тэнцвэж балансчлуулна гэдэг бол асар том сорилт байдаг. Тэгэхээр манай хөтөлбөр бол үнэхээр энийг бол би үнэхээр зааж өгд юм байна. Би өөрийн тууллаараа заагаад өгсөн юм байна. Буцаад өөрийнхөө энэ сурсан ямаараа энэ оршихуйн том мэдээллийг юм болгож буулгах дээр ингээд ажиллаад. Тэгэхэд одоо миний эргэн тойрны хүмүүс би орж ирэл жигтэйхэн гэгээ оршихуу гэж яриад айлгаал галзуу юм шиг байхаар нөгөө ч айгаад нуугдчих штэ. Ийм ёстой болормоор шиг болохгүй шүү. Ёстой юм байхгүй шүү. Гэтэл би өөрөө ингээл зөөлөн хайр, нэн сэтгэл нөгөө нэг оршихугаараа орж ирэл улам илүү гэгээн болоод улам илүү гоё болоод ирэнгүүч ямар гоё юм бэ? Болормоор шиг болмоор ах юм. Гэ нөгөө сонирхтгүй хүмүүс чинь сонирхож тэр квант физик чинь юу юм? Тэгэд эн чинь яад ингэ сонирхож орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр бусдын замыг хаачихгүй тулд дээд нэгэнд оршихуйн тэр мэдээлэлтэй холбогдож гин оршихуйгаа нээсэн бол энэ амьдрал дээрээ материалын ертөнц дээрээ энэ мэдээллийг түгээхдээ бусдыг айлгачихгүй галзуу гэж бодогдуулчихгүйгээр яаж интеграшнтэйгээр яаж баланстайгаар буулгах вэ гэдэг бол маш чухал юм байна. Тэгэхээр ийм оршихуйн одоо бясалгал хийдэг нэгдсэн хүмүүс заримдаа тэр нэг сорилт байгаа юм шиг харагддаг шүү дээ тийм ээ. Тийм байна. За бас маш гоё өнцгөөс нь тайлбарсанд баярлалаа. За тэгээд за Батэрднийхээ маань хувьд юу бододсон? Саяны ярьсантай холбоотойс эргэлзэгчийн зүгээс асуух асуулт байна уу? Ямар мэдрэмж төрж ийн? Ер нь таны зүгээс яг энэ мэдрэмжийг авчих юмсан гэдэг тийм одоо мэдрэмж төрж ийн үү? Аль эсвэл одоо хүртэл эргэлзэн хэвээр л байна уу? Таамагсан баланстай байх юм байна. Тэгэхгүй одоо ингээд нэг юмд хүрээд тэгээд тэнтэй очиод тэндээ үлдэхгүй юм шиг байна тийм ээ. Тэгэхээр тэр чи одоо бид нар энэ ч нөгөө энэ амьдрал дээр амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо өөрийнхөө байгаа амьдрал дээр амьдралыг одоо сайн сайхан болгох тийм. Одоо бидний одоо давхад хэцүү байгаа маш олон юм ба шүү дээ. Айдас байгаа тийм. Одоо зориг зөөрөх за ирч хүчиг байдгийг. Одоо ингээм хүн болгонд маш олон төрлийн асуудлууд байна. Тэгмээд энэ бүхэн чи өөрөө маш хялбархан болох гэдэг л та. Тэгэхээр би бол яг сайн бол мэдэрч үзээгөө тэгээд төсөөлөхгүй л байна л та. Тэгээд энэ хүүхэд байхад те хүүхэд байхад хүн ингээл одоо хүүхэд байх үеийн мэдрэмж хаяа ингээ мэдрэгддэг те. Ингээл гоёор бод санах юм байхгүй буцаа хүүхэд болох юмсан те. Хүүхэд насанд хөргөж өгдөг галт тэрэг байвал нэлээд олон сох байх, ихэнхэн сох байх те. Өстой санаа зовхон байхгүй. Одоо тэр үеийн мэдрэмж нэг ясандаа зөөрлж үзэж барах болохоор тий хүүхэд ер нь бол төрөхдөө өөрийн энерги идэвхтэй төрдөг. Одоо өөрийн энерги нь илүү байж байгаа тийм ээ. Тэгээд бид нар чинь өвсөн тойрныхоо явцдаа нийгэмд осон зохицохын тулд яхахгүй сэтгэлийн менежер хэсгүүд, сэтгэлийн хэсгүүд амьдралыг мань гартаа аваад өөрийн энерги нилээн хоошоо дарагдмал байдалд орчдөг байх нь шүү дээ. Ерөөсөө гэгээн оршихуйгаа нээн гэдэг энэ бяцлалаа нээн гэдэг чинь ерөөсөө л тэр нуугдаад хоошоо болцсон байгаа энергийг ил гаргаж ирэх. Үгүй болцсон гэсэн үг бол биш тийм ээ. Тэгэхээр хүүхэд үеэ санах юм бол нэх гой цаг хугацаа маш урт байдаг. Цаг хугацааг умартан жаргадаг, тоглодог, нааддаг. Тэгээ энэ бол үнэхээр өөрийн энергийг байгаагийн шинж тэмдэг мөн. Гэхдээ мэдээж энэ 3 хэмжээс ертөнцийн дээр амьдрахын тулд менежер буюу тэр зохицуулагч
шүүмжлэгч те одоо тийм завгүй байх шүүмжлэг энэ хэсгүүдийг гаргаж ирж байгаа нь үнэн гаргаж ирж болно. Угаасаа энэ зам ёсны зүйл. Сонирхолтой юм тэгээ яаж тэгвэл энэ нэртэй холбогдох юм бэ гэдэг дээр нэг гурван зүйлийг онцолдог. Нэгдүгээр болохоор will буюу таны чадна би энэ энергитэйгээ дээдийн гэгээн энергитэйгээ холбож өөрийнхөө би бүрэн бүтэн байдлыг олж авах боломжтой. Надад боломж би чадна гэдэг тэр итгэл найдвар эхлээд байх хэвээр. Will power те би чадна би болно. Хоёр дахь нь болохоор догтлол сэтгэл хөдлөл. Би үнэхээр ингээд энэ гэгээн оршихотойгоо холбогдож баяр баясгал тэр хайр бүрэн бүтэн байдлаа олж авмаар байна. Би энийг олж авахын төлөө миний сэтгэл нээлттэй байна. Өөрөөр хэлбэл зурагч нээлттэй ах, догтлох, баярлах тий. Яана одоо нэг юм байдин гэсэн. Яаж тэр нэг юм нээх вэ? За одоо тэгэл бясалгадаг л аах та. Юу ч мэдрэгдэхгүй байх ёстой дүлэрччихвэл ингээс агна юу ч байхгүй. Нээгдэхгүй тийм ээ. Тэгэхээр урам зориг. Үнэхээр байдсан байна. Болдсон байна. Хажууд хаалга тогшоод байж байгаа юм. Би зүгээр шийдлээ сонголтоо тэнд хандуулахтал болох юмэр гэдэг ийм зориг, ийм юм хэрэгтэй. Тэг гурав дахь нь болохоор intention буюу санаа сэтлээ төвлөрүүлэх. Тэг энэ үнэхээр энэ гэгээн оршихуйдагаа нэгдэд юунд ашиглах гээд байгаа. Зарим хүн бол энийгээ нээчээд хар буруу юмд ашигладаг. Нөгөө хараал хийдэг яадаг гэдэг юмнууд байдаг шүү дээ, тийм ээ. Хар буруу юмд өөрийн эго буюу хүсэл шуналдаа ашиглах гэдэг. Тийм ээ. Зарим хүн харин та энийгээ гэгээн оршихуйгаа нээгээд өөрийнхөө хүч чадлыг нээчих юм бол та би энүүгээр дамжуулж би бусдад үйлчлэмээр байна. Жинхэнэ баяр хөөрөө ингээд энэ хорвоо дээр түгээмээр байна. Бусад хүмүүсийг аз жаргалтай болгомоор би чаддаг мэддэг өөрийнхөө бэлэг авьяасаараа энэ хорвоо дээр сурсан зүйлээрээ үйлчлэмээр байна. 3 хэмжээс ертөнцийн би юу сурсан? Тэр бэлэг авьяасаа өөрийнхөө тэр чандын бэлэг авьяастайгаа холбоод би энэ хорвоо дээр сайн сайхныг бүтээж деважинг энэ хорвоо дээр бүтээмээр байна гэх юм уу. Санаа сэтлээ маш сайн тэгж чиглүүлж чадвал таны сүнслэг хөтөчнөр гэж байдаг. Сүнслэг дээд биеийн хөтөчнөр чинь дэмжээ туслаад пүф гэд оруулчихна. Маш хурдан. Надад үнэхээр тийм л мэдрэмж төрсөн. Би ингээ сайхан бясалгал хийхэл ингээ суугаад жоохон ингээл төөрөөл ингээл бодолцонгод пүф гэл баруун талаас түлхэл оруулцдаг. Тэгэл бүр ингэж мингцэн ингээ сууж байвал сайхан ингээ толгой цэгцлээл мөр дэгшлээл цээж нээж өгөөл ингээл тэгэл ингээл сунгууд би уусаал тэр оршихуйтай энерги мэдээлэлтэй холбогдчихж байгаа байхгүй тий. Тэр үнэхээр таны санаа сэтэл чинь би сайн сайхны төлөө ашигламаар байна. Би ингэмээр байна гэд үнэхээр тийм байвал маш хурдан орно. Өөрөөр хэлбэл таны хөтөч сүнслэг хөтөчнөр чинь spiritual guide-ууд чинь станерэн гоё юм байхт чинь нааша харж байсаа тэгвэл яа тусахад бэлэн байгаа байхгүй гэж хүлээж байгаа тий. Тэр энэ дахиад яг хуу чандын үйл олгогдох мэдээлэл юм шиг байж магадгүй. Гэхдээ квант ертөнцийн квант физикийн хуулиар юм байдаг штэ. Бүх зүйл ангид биш. Ихтэйс тесрэлтээс өмнө бүх зүйл нэг байсан. Тэгээ салсан одоо ингээ холцсоор байгаа. Гэхдээ нэгэнд салсан гэдэг чинь тэр орон зайн салсан гэдэг чинь мэдээлэл нь хол байгаа буюу салангад болцсон гэсэн үг биш. Хэдийгээр энергиэрээ ингээ хол байгаа юм шиг боловч энд мэдээлэл өөрчлөгдөхөд буюу би энд өөрийн бодоход миний квант ертөнцийн дэх одоо энергитэй тусгалд яг адилхан өөрчлөлтүүд явагдчихэдэг хос фотоны онол тийм ээ. Хос фотоны туршилт гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр би энд санаа сэтлээ би чадна, би болгоно. Би үнэхээр эндээд мэдээлэл гэгээн үйлдэлтэйгээ тэр гэгээн оршихотойгоо холбогдож бүрэн бүтэн байдлаа олж авна. Энэ бол миний байглаас аяасан жинхэнэ бүрэн бүтэн байдал байна. Би чадна гэд өөртөө урам өгөөд өдөр болгон тэр процесстэй итгээд өөрийгөө бясалгалд авчрах. Одоо болормоо бясалгал ярьдаг уу, бясалгал хийж болохгүй шүү гэдэг байсан чинь бясалгал гэж ярьдаг болсон байна. Бясалгалд авчрах буюу өөрийнхөө дандаа анхаарлаа дотгошин өөрлөгөө хандуулах. Учир нь төрсэн цагаас чинь эхлэн анхаарал дандаа гадагшаа хандсан байгаа даа. Тэгэхээр анхаарал хаана байна? Тэн энерги эрчим хүч чинь очдог. Анхаарал энерги эрчим хүч чинь таны дотор байхгүй бол таны дотор яаж сүнс чинь амилах юм? Таны дотоод ертөнц чинь яаж амилах юм? Сүнс чинь амилахгүй өхмөл байдалтай байна мөн үү? Тэгэхээр бясалгал хий, тэр самадаг дасгалууд хий, манай хөтөлбөрүүдийг хийгээд байгаа шалтгаан чинь өдөр болгон хормоор баг багаар анхаарлаа дотгошин авчирч дасгалжуул.
Тэгээд энерги өгөөд эрчим хүчээ өгөөд амин биеэ амьлуул ам орвол. Учир нь одоо хийн гарцсан дугуйшиг шалчилсан байна. Яагад гэвэл анхаарал чинь гадагшаа хандаад ям бие чинь энерги эрчим хүчээрээ дутаад амьгүй юм шиг гүлийгээд байна. Тэгэхээр анхаарлаа дотгош нь авчруулаад ингээл яваад байвал айл зөнгөөрөө явцдаа та өөрийгөө маш гой саваа бэлтгэж байгаа. Ингээд сэтгэлийнхаа савыг бэлтгэхэд дээрээс тэр өндөр хүчтэй мэдээлэлд орж ирэхэд дагаал сууж байна. Тэгэхээр одоо түрүүний анхаарал бол энерги гэж та хэлж штэ тий. Тэгэхээр хүмүүс ядардаг. За заримдаа бүр биеийн өвддөг тийм ээ. Өстөө нөгөө шалж байгаа дунана гэдэг шиг болдог кейсүүд байдаг штэ. Тэгэхээр энэ нь анхаарал яг өөрийнхөө дотооддоо биш буюу тий хитрхи гадагшаага байгаад байна гэсэн үг үү? Ер нь одоо зарим хүмүүс ингээд бүр шахагдшгүй ирч хүчтэй тий. Би өстө дуртай юмаа хийж ийн гэл ингээл өдөрт бас 8-9 цагч унтдtiin юм уу? Бараг өгүүлэх нэг 5-6 цаг унтаад ч юм уу сэргийг ингээл айгүй тийм ирч хүч нь ундарсан байгаа л байдаг штэ. Тэгээ зарим хүмүүсийн хувьд болохоор унтаал амраад байгаа ирнэл нөгөө шалчээсэн бөмбөг шиг гэдэг шиг биеийн өвдөөл улам ядраал ингээд байгаад байдаг штэ. Тэгэхээр энэ дээр яг таны энэ кейс дээр таны ярьж байгаа тэр одоо дээд оршихуйтай холбогдоогүй гэдэгтээ одоо холбогдож тайлбарлагдах уу аль эсвэл энэний цаана арай өөр зүйл байд юм болов? Яг ялгаа авахгүй мэдрэлийн тогтолцоо талаас бол дандаа анхаарал чинь аим хамгаалах зүүн одоо яана энд дэвчлээ яана гэдэг бодол дээр байх тий. Анхаарал чинь дандаа ямар нэгэн юм хэдийгээр та ингээ харахад 50 юм шиг ингээ 50 сууж байгаа бол дотор чи одоо энийг тэгээ шүү энийг ингээ шүү одоо яах вүлээ маргааш яах вүлээ да энэ намайг юу гэж бодож байгаа солонгоо намайг юу хөл да энэ тохиолдолд дандаа анхаарал чинь яг дотгошоо байгаа юм шиг боловч аим хамгаалах зүүн чинь ингэсэн байнга юм. Тэгэхээр зүрхнээс доод нөгөө энергийн хүрднүүд чинь энэ аваар чинь идэхтэй дандаа энерги чинь мөхч байгаа энтропи төлөвтэй байх нь шүү дээ. Одоо энерги чинь дандаа өөрөөгөө ингээд устгаад энерги ашиглаад энерги ороо гэх шавхаад дуусж байгаа тийм үү. Гэтэл зүрх сэтгэл нээлттэй ингээд дээшээ ингээд нээлттэй бүрэн бүтэн байгаа цагт ингээд би яриа сууж явтаач миний анхаарал дотроо байх жишээ нэ. Тэгэхээр би анхаарлаа хизээч жинхэнэ өөрийнхөө оршихугаас ухамсараасаа холдуулахгүй бүрэн бүтэн байдлаар орж ирж байгаа. Тэгэхээр хэдийгээр би энд юм яриад энерги зарцуулж байгаач миний энерги нөхөн сэргэгдээд ах нь бүрэн бүтэн байгаа учраас тийм ээ. Тэгэхээр харахад тайван ингээд тэгсэн хэрнээ ингээд туйлдаад ядраад байгаа хүмүүс бол сэтгэл дотор нь тийм байнгын төгшөлттэй хэсгүүд байгаа. Төгшөлттэй санаа зовдог, гүйцэтгэдэг тийм сэтгэлийн хэсгүүд гэж байгаа тийм ээ. Тэр сэтгэлийн хэсгүүд чинь амьдралыг чинь гартаа авцсан боيو өөрийн энерги чинь араас нэтгэвтэй орж ирээгүй байгаа даа. Тэгэхээр анхаарлаа бид нар үнэндээ төвлөрүүлж өөрлөгөө ингээд төвлөрөөд бие сэтгэл оюунаа нэгэн цэник дээр боيو кохерент дээд үйлслийн төлөв стрессийн төлөвтэй хүний сэтгэл хөдлөл ямар ах вэ? Ийм одоо ийм зигзаг шиг юм төлөвтэй байж байдаг. Зэрхний математикийн судалгаа байгаа штэ. Өөр бухимдаад бүгд ийм шулуун ийм зүсэж орж ирж байгаа юм шиг ийм энергийн үе одоо долгион үйлсэлтэй байж байдаг. Тэгээд анхаарлаа дотгош нь өөрлөгөө хандууллаа, айн хамгаалах зөнгөө тайлгаруулаа, бие тайлгаруулаа, өөрийгөө тайлгаруулаа, амьсгалаа тайлгаруулаа, удаашрлаа. Таны биеийн үйлсэл ийм ритмтэй, долгионтой, арай удаан, арай уужуу болох нь байна. Энэ үед чинь таны парасимпатик буюу мэдрэлийн тогтолцооны чинь амарч бие нөхөн төлжүүлдэг симпатик төлөв идэвчээд оршихуй талаас энерги талаас л яах нь таны өөрийн энергийг идэвчиж гарч ирэх нь. Хэр их өөрийн энерги идэвчүүлж гаргаж ирж нааш нь гаргаж ирнэ тэр хэмжээгээр та өөрөө мэдэрнэ. Тэр хэмжээгээр та миний өөрийн энерги жинхэнэ оршихуй энэ бүрэн бүтэн бат чи энэ юм байна штэ гэдгээ таних эхэлнэ. Одоо бол танихгүйгээр сэтгэлийн ямар нэг менежер хэсгүүд амьдралыг чинь гартаа авчаад тэгэд одоо энийгээ хий одоо босоодгүй гэд ингээд яваад байгаа юм шүү дээ. Тэгэхээр ялгаатай хэрв дотоод дуу хоолой чинь таны дотоос хашгирж байгаа юм шиг, загинж байгаа юм шиг, зэмлж байгаа юм шиг, буруутгаж байгаа юм шиг байвал энэ бол та өөрийн энергээр амьдралаа удирдахгүй байна гэсэн үг.
Харин таны өөрийн жинхэнэ сүнсний энерги бүрэн бүтэн байдлыг чинь тэр оршихуйн ухамсарын энерги яаж сонсогддог вэ гэхээр зөөлөн туншил төр. Зөөл айдуу зөөлнөөр гэхдээ их тодор. Одоо ингэн тодор айдуу зөөлөн дуу хоолоогоор нэн сэтгэлээр орж ирнэ. Гэхдээ их тод тушаал юм шиг хэрнээ би ингэл ёстой юм шиг. Би ингэн гэд ямар ч айдас ямар ч тийм доод сэтгэл хөдлөлийн одоо үйлзэлгүйгээр бүб гэд орж ирдэг байна. Ялгаатай тий. Тэгэхээр одоохондоо таниагүй төлөвтөө сэтгэл чинь одоо бид нар ажиллаг байгаа төлөвтөө бүх юм ингэ нэгдмэл. Бүх юм ингээд юм зангирцсан. Тэгээ бүх нэг юм цул болцсон. Тэгээ энэ цул бол би юм аа. Тэгээ манай хөтөлбөр чинь нэгээр нэг гаргаж ирээл нэгээр ингээд ажиллуулаад хуургаал. Нөгөө ийм цул болоод ингэсэн байсан юм чинь нээгээд өгж байгаа юм шүү дээ. Тэгвэл энийг хардаа энэ дотор энэ чинь би юм биш гэж таньж эхлэх байхгүй. Тэгэхээр би бол оршихуйн бясалгал, гүн бясалгал хийхээс өмнө өөрөө трауматай ажилладаг хүнийг хэлэхээр хүний хувьд ч бас хэлэхэд оршихуйн ийм дээд гэгээн үйлсэлтэйгээ холбоотой юм бясалгал хийхээс өмнө тэр сэтгэлийг арилж явах самаадаг буюу мэдрэлийн тогтолцоон дээр байгаа гацаануудыг гаргах маш чухал. Учир нь та зүгээр ингээл бясалгаа суух гэхэд хамаг тэр юм чинь дэлбэрч гарч ирээ та бясалгал хийж чадахгүй. Тэгээ бясалгал чинь бүтэхгүй мэн худлаан байна гэж босч ирнэ. Хэрвээ одоо бясалгал хийхэд хэцүү байгаа бол жижиг дасгалуудаар жижигхэн амьдралын тэр ухамсарын дасгалуудаар самаадаг дасгалуудаар өөрийгөө энэ бүглэрсэн байгаа юмаа судлаад нэгэдэг. Эхлээд 5 мэдрэхүү нээгдэнэ. Одоо юу амтагдж байгаа, юу сонсогдож байгаа, юу мэдрэгдэж байгааг бараг мэдрэхгүй байна штэ. Эхлээд 5 мэдрэхүү нээгдчихэж дараа нь 6 дахь мэдрэхүү нээвэл сайн. Тэгэхээр саяных дээр ерөнхийдөө яг яаж тийшээ хүрэх вэ гэдэг хэсэг рүүгээ нэг жоохон орж явах шиг байна гэж бодлоо тийм ээ. Тэгээд таны яриан дээр бид нар туулах чадвар гэдэг подкаст хийсэн, соматик эдгэрэл гэж юу вэ гэд хийсэн. Тэр подкастуудыг манаас сонсогчд маань сонсоорой гэж бас хүсэж байна. Тэгэх юм бол бидний өнөөдрийн яриад байгаа сэдвийг бүр илүү ойлгоход чинь танд туслана шүү. За тэгэхээр хоёлаа бас нэг өөрчлөлтийг хийсэн байгаа даа штэ. Тэр нь туулах чадвар гэдэг шинээр гаргасан хөтөлбөрөө арай жоохон нэрийг өөрчлөөд тийм ээ агуулгын хувьд нэг жоохон өөр болгоод илүү яг саяны та өөрийнхөө сурсан мэдэрсэн зүйлтэйгээ холбоод үнэхээр баялаг болгосон байгаа штэ тийм ээ. Тэгэхээр энэ талаараа хэдүүлээ дараагийн подкаст дээрээ бүр илүү гүнзгийрүүлээд ярьсан дээр байх гэж бодож байна. За тэгэд ерөнхийдөө подкаст маань бас цаг гаруй болж байгаа учраас дуусах тал руугаа хандуулсан дээр бахаа гэж харлаа. Тэгээд хязгааргүй чадамж гэдэг те энэ хязгааргүй боломжууд биднэрт бол байна гэдгийг хүн болгон ярьдаг. Тэрийг харин яаж нээх юм бэ гэдгийг өөр зүйлээс эхэлдэг ч юм уу яаж эхлэхээ мэддэггүй. Тэгэхээр хязгааргүй чадамжаа нээх нь гэдээ бас Солонгост байгаа монголчуудаа зориулаад маш гоё ивентийг хийх гэж байгаа тийм ээ 7 сарын 5-ны өдөр хийх гэж байгаа. Тэгэхээр та энэ ивенттэйгээ холбоотойгоор яг ямар агуулгуудыг тэнд багтаах вэ? Тэ энэ ивентээ яг одоо хийх болсон шалтгаан нь юу юм? Хязгааргүй чадамжаа нээх энэ одоо мэдрэмжийг хүмүүс түгээх гээд байна уу? Аль эсвэл тийм ээ Солонгост байгаа монголчууд маань энэ ивентэд сууснараа яг ямар зүйлсийг олж авч болох вэ гэдгийг бас яг энэ подкаст цацагдах мөчид бас мэдээсэн зүг болов уу гэж бодож байна. Тэгээ энэ дээр та нэг товчхон мэдээлэл өгөөч. За тэгээ энэ мэдээлэл өгөхөөс өмнө бид хязгааргүй чадамж гэдэг дээр тайлбар өгье гэж бодлоо л доо. Тэгэхээр хязгааргүй чадамж гэдэг бол квант оршихуй өөрөө энергийн энэ далай тийм ээ энэ квант оршихуй өөрөө infinite possibility буюу хязгааргүй боломжийг ингээд биднэрт харуулж идэг, барьж идэг. Ингээд бий болгоод барьж байгаа юм шүү дээ. Зүгээр бид нэр хязгааргүй боломж гэж сонсохдоо материалын ертөнцийн энэ сандал олон байх. Тэгээ энэ сандал олон өнгөөр байх гэх мэтлийн материалын ертөнцөөр тайлбарлаж хязгаарлаж хараад байж болно. Гэхдээ үнэхээр энэ гэгээн оршихуйтайгаа квант оршихуйтайгаа ингээ холбогдсон байх үед бол юу ингээд харахыг хүссэн тэр чинь шууд харагдана. Бодогдно. Хэнийг бодъёг нь юу гэдгийг гэж бодогдно, шууд өөрчлөгдөн. Юу л боломжтой. Тэгэхээр санаа сэтлээ төвлөрүүлэх буюу би ингээ холбогдоод юуг бодох вэ, юуг харах вэ гэдгээ маш сайн дацгалжуул сурах их чухал байна тийм ээ. Тэгээ үнэхээр infinite possibility буюу хязгааргүй юмыг харж яадаг. Тэгээ бүр цаашаа уур чадвар чинь ингээд хөгжөө 6 дахь мэдрэхүйд чинь амьлахад юуг хармаар байна. Мэлмиг нэхнэ штэ. Бүр
одоо нэг remote viewing буюу физик энэ ертөнцөөс ангид бүр цаад давж далдыг харах боломжтой болох. Далдыг хардаг болох. Далдыг бүр мэдэрдэг болох. Энергиэрээ өөрийнхөө бүтэн энергиэрээ бусдад айлч тэрийг хамаарахгүйгээр энергийн эдгэрүүл хийдэг болох. Гэх мэтчлэнгээр хязгааргүй чадамж гэдэг бол ганцхан материалын ертөнцийн зүйл биш юм аа. Хязгааргүй чадамж гэдэг бол энергиэрээ бодлоороо та хаана л хаана юу гэж бүтээх хүрэх боломжтой шүү гэдгийг таниулж байгаа, барьж байгаа зүйл. Тэгээ энэ хязгааргүй чадамжийг бас сэтгэлээ ариусгах чиж нээвэл их сайн. Тэгэхгүй бол юу ч бүтээж болох байхгүй тийм ээ. Тийм ч учраас тэр зүүнний нөхөр орхиж байгаа юм шиг нарийн байдаг гэдэг нь учир шалтгаантай л байдаг юм шиг байна. За Солонгост хийх байгаа ивент нь бол хандив босгох үйл ажиллагаа байгаа. Тэгээ 7 сарын 5-нд Сөүл хотод хийн. Энэ ивентээрээ би мэдрүүлэх зорилготой. Эхний хэсэг бол квант физикийн тухай үнэхээр их судалгаатай, баталгаатай квант оршихуй юм байна. Тань ийм чадамж оршихуй байна гэдгийг би онлоор эрдэмтдийн судалгаагаар гаргаж ирэх нь. Тэгээд мэдрүүлэх бясалгал хийх нь, зүрхийг нэг бясалгал хийн. Тэгээ хоёр дахь хэсэг нь бол мэдрэлийн тогтолцоо буюу мэдрэлийн тогтолцоогоо ам хамгаалах зөнгөөс суллаад дээд мэдээллийг хүлээж авах антин болгож бэлтгэх. Яаж тэгвэл энийг өөрийнхөө мэдрэлийн тогтолцоог удирдах антин болгох вэ? Тэрний тухай лекц орно, тийм дасгалууд орно. Тэгээд 3 дахь хэсэг нь болохоор дахиад бясалгал явагдахаас гадна 3 дахь хэсэг нь болохоор тэгвэл одоо энэ дээд оршихуун гэгийн оршихуйдаа холбогдлоо би тэгвэл яаж амьдралаа сайжруулах юм бэ? Хэрхэн манифест хийх юм бэ гэдгийг илүү гаргаж ирээж тайлбарлаж манифестингийн аргыг нь онлоор тайлбарлаж өгөхөөсөө гадна бясалгал хийх нь. Тэгээ нийтдээ нэг 6 цагийн өглөө 10 цагаас оройны 4 цаг хүртэл байна, 5 цаг хүртэл байна тийм ээ. 6 цагийн ивент байгаа. Энэ 6 цагийн ивент бол мэдрүүлэх зорилготой. Одоо шинжлэх ухаан хөгжөөд зүгээр ингээд бясалгал хийхээсээ гадна дуугаар, хөгжмөөр янз бүрийн нүдэнд харагдах одоо нэм имижүүдээр хүртэл тэр оршихуйтай холбож өгдөг болсон. Тэр судалгаа нь 40 жилийн судалгаатай, баримт нотлохойтой ийм хөгжмийн арга зүй хүртэл байх хэмжээний тий. Тэгэхээр энэ бүдээгээ би Солонгост авч очино. Тэгэхээр бясалгалаар дамжуулан зүрх сэтгэлээ нээгээд дээд оршихуйгаа маш хурдан мэдэрч ойлгоё гэвэл мэдрэх хүсэлтэй хүмүүстэйгээ би Солонгост уулзъя гэж хэлмээр байна. Таны яг энэ мэдрээд явж байгаа зүйлсийг чинь бас боломоо коучмоноос хитрхи бүр ингээд тасраад явчаагүй бас тэ яг ингээд хэмжээс ертөнцөөсөө яг саяхан яг энэ дээд оршихуйгаа бас мэдрээд нээгээд явж байгаа хүний зүгээс бол яг биднэрт ингээд буугаад ойлгоход бол бас илүү хялбар агаад байна гэж би бодоод байгаа байхгүй тийм ээ. За тэгээд ивентийн мэдээллийг бас манайхаа энэ подкастныхан доор description хэсэгт оруулчихна. Тэгэхээр таны одоо хайртай хин нэгэн чинь Солонгост амьдардаг бол магадгүй та энэ подкастыг сонсож байгаа Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа бол энэ подкастад заавал оролцоорой гэдэг урилгыг бас илгээж байна. За тэгээд хамтран хөтлөгч Бат Эрдэнэ ахыгаа бас өөрөө тийм ээ танд одоо сүүлийн асуулт бид хоёр бол маш олон асуултуудыг бэлдсэн маш олон асуултууд байгаад байгаа. Тэгээд дараагийн подкастуудаараа тэр асуултуудынхаа хүрээнд одоо яаж энэ оршихуугаа нээх юм тийм ээ. Тэгвэл яаж хүрэх юм? За болормоо гоё юм аа. Энийг ингээд мэдрээд явж гин. Тэгвэл яаж юм бэ? Тэрийгээ заагаад өгөөч гэгээд хүмүүс маань бас дотор нь яаж гэдэг асуулт зөндөө төрсэн байгаа ах. Тэгээд яг дараагийн подкастаараа бол энийг хүргэнэ. За тэгээд энд хүртэлх ярьсан бидний энэ квант оршихуй, дээд оршихуй тий. За тэр гигэн гэдэг маш олон гоё үгнүүд автагдж байна. Мөн чанар гэл ингээд бие сэтгэл оюун нэгдэх гэл энэ гоё үгнүүд ороод зөндөө гоё зүйлсийг тайлбарлаа шүү дээ. Тэгэхээр Бат Эрдэнэ ахын маань зүгээс одоо эргэлзэгч гэд нэрлээд. Тэгэхээр таны зүгээс яг сүүлийн асуулт асуух боломж гэвэл яг ямар асуултыг асуумаар байна? За баг үл мэд болчих шиг байна. Тэгээ Солонгост гоё ивент болох нь тэгээд ойлгож чадаагүй зүйлийг тэнд очиж мэдэрч үзэх боломж. За мэдрэх эхний мэдрэмжийг ивент дээр ирсэн хүмүүс байна. Солонгост байгаа хүмүүс. Маш олон хүмүүс одоо монголчууд маань Солонгост байдаг тийм ээ. Тэгэхээр ийм сайхан боломж гарч ирж байна. За миний хувьд хамгийн сүүлийн маань асуулт бол за бүх хүн математикч болоход
харин бүх хүн эцгийх болно гэдэг те. Тэр шиг бүх хүн заавал сэтгэл судлаач болоод бүх одоо ингээл хүний таньж мэдээтэй хаалбгүй. За би ч гэсэн адил. Тэгэхдээ хүн болгонд тодорхой хэмжээний одоо траума, асуудал те, бэрхшээл, даван туулах зүйлсүүд бүгд байгаа. Тэгэхээр одоо таны ярьж байгаа энэ хэмжээнд одоо хөрвөл энэ бүхнийг давах маань бүр илүү их хялбар амархан болох юм байна. Тэгэхээр хамгийн гол асуулт маань бүх хүн энэ зүйлийг одоо мэдэрч холбогдож чадах уу? Тэр боломжтой юу? Одоо бол нөгөө бомбын ирээ ирж байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр зүрх сэтгэлээ нээсэн хүн болгоно боломжтой. Өмнөхөөсөө ч илүү их энергийн энэ даалгаа emergent consciousness гэдэг байна тий. Олон хүн нэгдэж байгаа шүү. Та зүгээр зүрхийн нээлттэй байлгаад биеэ авчраад би чадна, би хийн, би энтэй холбогдож болно гэдэг тэр зөвшөөрлийг өөртөө олох, тэр сонголтыг хийх л чухал юм байна. Өөрөө та сэтгэлийн эдгэрлийн аялал хийж байгаа чинь ялгаа байхгүй. Энийний төлөө өөрийгөө тасгалжуулж байгаа үйл мөн. Харин эдгэрэл хийж байхдаа харин хэтэрхий их доод үйлслийн сэтгэл хөдлөл, бухимдал, уур, гуниг айдас, очиж гомдлох гэдэг дээрээ хэтэрхий хөвтий зуралдаарай. Тэрийгэ мэдрээд сайхан биеэрээ гаргаад, урсгаад, энэ бол жинхэнэ би биш шүү гэд хөдлөө, дуу гаргаад, аваа гаргаад, бүжиглээ, дуулаад энэ бүхнээ ингээ шейк хийгээрээ учир нь та илүү их гомдох тусам, илүү их гуниг тусам, илүү их уурлах тусам улам илүү тэр оршихугаасаа холбогдоод өөр үйлдэл рүү яваад очижтэй юм байна. Хорвоо ертөнц бидний квант оршихуй бидэнтэй үйлдэлээр л харилцдаг юм байна. Тэр үйлдэлд дөхөж очих буюу дээд үйлдэл рүү аваачихын тулд зүрхэндээ дандаа хайрыг, нэн сэтгэлийг, ойлголцлыг тасгалжуулаад байгаарай. Мэдээж энэ маш амаргүй учраас хөтөч нар, коуч нар ийм програмууд байгаа шүү дээ. Ганцаараа хийхгүйгээр тийм ээ дэмжлэг аваад маш хурдан хугацаанд хувиргаад яваад сэтгэлийн нээлттэй байлгаж чадвал өөрийнхөө та бүрэн бүтэн байдлыг олж авна. Энэ бол хин нэгний мундаг лаг хүнсээ очдог зүйл биш юм байна. Болормоо очсон байхыг бодоход яг нь энэ зүгээр л бүрэн бүтэн байдлаа хүлээж авч байгаа. Байглаас заяасан тэр заяамал ямаа өөртөө олж авч байгаа. Бүрэн бүтэн байдлаа авч гэртээ ирж байгаа зүйл юм байна шүү. За тэгээд болормоо коучтэй болон манай хуульч тийм ээ санхүүч гэж явж байгаа шүү дээ. Манай ноён эргэлзэгч, хамтран хөтлөгч маань тийм ээ. Тэгэхээр маш их олон зүйлийг судалж, олон өнцгөөс нь харж, харьцуулж ингэж шинждэг хамтран хөтлөгчтэй болон Канад улсаас оролцсон болормоо коучтой баярлалаа гэж хэлээд өнөөдрийн подкастаа дуусгая гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн Дондогмоо подкастын 5 дахь дугаар маань өмнөх подкастуудаас илүү онцлог тийм ээ. Энэ дээд оршихуй гэж юу юм? За квант ертөнц, энэ үйлцэл, бидний мэдхийг хүсээд байдаг тэр яг амьдралын мөн чанар, утга учир, аз жаргал гэх мэтчлэн маш олон зүйлийг хөндөж ярилцлаа. Тэгээд энэ дээрээс та хэрвээ амь хамгаалах зөн дээрээ тийм ээ яг ингээ өдөр тутамдаа өөрийгөө хүчлээд доод сэтгэл хөдлөлийн үйлчлэлээр бас ингээд амьдралд хандаад байгаа болвол бас битгий санаа зовоорой. Бид нар саяны асуултын хариултаас харахад бол бүгдээрээ яг тэр зүрхээ нээж чадж байгаа хүн бүрт энэ дээд оршихуйтай холбогдох илүү тэр хүсэж байгаа зүйлээ чин хүслээ хялбараар амьдрал дээрээ бодтой болох нь бол нээлттэй юм байна. Тэгээд яг яаж тэгвэл би зүрхээ нээлттэй байх юм бэ тийм ээ? Энд дээр аргачлал байна уу? Ямар хөтөлбөр програмд хамрагдах вэ ч гэдэг юм уу? Энэ яаж гэдэг асуултын хариултыг дараагийн подкастынхаа сэдэв болгоод өнөөдрийн подкастаа энд хүрээд өндөрлөе. Тэгээд хамт байсан сонсогчдоо маш их баярлалаа. Таалагдсан бол subscribe дараад share хийхээ битгий мартаарай. За баярлалаа. Эргээд олзоо да.